Оройн дөрвийн үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар үзэгчтэй авахын хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр манай редакц энэ 7 хоногт дэм буудал ба гэмт хэрэг сэдвийг сонгож авсан байгаа. Яагаад энэ сэдвийг сонгосон талаар бяцхан сурвалжлага үзээд хэлцүүлэгдээ орцгоё. Одоогийн байдлаар нийслэл хотод 136 зочид бол 113 дэм буудал үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоо баримт байна. Үүний дийлэн хувь нь Сонгой архан Баянгол дүүргүүдэд байрладаг. Үндсэндээ зочид буудал дэм буудлын үйл ажиллагааг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны 102 дугаар тогтоолоор зохицуулсан байдаг. Үүнд зочид буудал дэм буудлын үйл ажиллагаа эрхлэгч нь хуулийн этгээд байна гэж заасан. Гэтэл өнөөдөр хамгийн наацхан зочид буудлын гэрчлэгэнд хувь хүний нэр байгаа юм а. Мөн зөвшөөрлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа дэм буудлууд хотын захын оролд маш олон жил үйл ажиллагаагаа явуулсаар байна. За өнгөрсөн 7 хоногт нийслэлийн цагдаагийн газраас зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэм буудал, савн массажны газруудыг шалгах зорилгоор шалгалтын ажиллагааг зохион байгуулсан. Тэгээд шалгалтын ажиллагааг зохион байгуулахад нийт бол давхарсан тоогоор 7 хоногийн хугацаанд бол 370 гаруй байгууллага аж ахуйн нэгжийг шалгасан байна. Тэрнээс яг одоо ингээд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэм буудал бол 28-ыг илрүүлээд одоо зөрчлийн тухай хууль заасан одоо торгуулийн арга хэмжээ шийтгэл ногдуулж ажилласан байна. Сүүлийн 5 жилд зочид буудлын ойр орчимд 936 гэмт хэрэг үйлдэгдснээс дийлэн хувь нь улгаан гэмт хэрэг байжээ. Мөн бусдын бие махбодыг хохирох, хүчирхийллийн хэрэгүүд ч гарч байсан. Эдгээр газруудад гэмт хэрэг гарч хүний амь нас зочид буудалд хохирсон хэрэг гарцаар байтал үйл ажиллагаагаа хэмээн үргэлжлүүлж байгаа юм. Үүний шалтгаан нь юу вэ? Одоо энэ дээр бол биднээс эрхцэн орчин энэ дүрм журмын хүрээндэл шинжилгээх зайлшгүй шаардлага байгаа. Тухайлбал одоо тодруулбал яг үндсэндээ бол манай газар чинь яг очиод хаахлаац тавих хэрэг байхгүй. Мэргэжлийн хэлтээр байсан эрхийн төдөлзүүлсэн. Ингээ одоо цагдаа дээр бас асуудлууд байж байгаа тийм. Тэгэхээр яг хин чадамжтай вэ гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр одоо энийг зүгээр журмаар биш бүр хуулийн өөрчлөлт оруулж тусгай шүүрэлтэд болгож яаж энэ асуудлыг зэкслэхгүй бол одоо үнэхээр бас байгууллагуудын эрхцэн чадамжийн асуудлууд бас байгаа. Тэр очир төвчм бол ямар ч зөвшөөрөл авч байгаагүй зүгээр нууцаар үйл ажиллагаа явуулж байсан газар. Надад бол манай гэр бүлийнхэнд бол хэцүү байгаа. Үнэхээр хэцүү байгаа. Тэгээд надад одоо гэртэн нэхэд зүгээр зул зургал гартан нэхэд сургачийн овоо эргэл сандлээ. Хамгийн сүүлд ихэд 13 настай охин очир төвийн зочид буудалд харамсалтайгаар амь насаа алдсан аимшигт хэрэг гарсан. Гэвч өнөөдөр 2 жуудад цагдаагийн мэдэгдэл авсан хэрнээ энэ буудал үйл ажиллагаагаа явуулсаар байна. Өнөөдөр мөн захын дүүрэгт сургууль цэцэрлэгтээ хөрш шахав дэм буудлууд үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ мэтлэг хуулийн хяналтгүйгээр гэмт хэргийн үүр уурхай болсон газрууд байсаар байх. За энэ сэдвээр ярилцахаар бид студид зочдтой урьж авчираад байна. Би баруун гар талаасаа танилцуулъя. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Цэндэ шүүрлэлцэн ирсэн байна. За Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэргэжилтэн хэрлэн хүрэлцэн ирсэн байна. За нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Бацөг хүрэлцэн иржээ. За миний зүүн гарт Лантун төхөө төрөмс байгууллагын тэргүүн Ганжхлан ирсэн байна. За нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Цэрэн Бунцэг хүрэлцэн иржээ. Та бүхний энэ өдрийн энэ оройн амар амгалан айлтгая. За бид уламжлалт ёсоор Монгол телевизийн Facebook пэйж дээр за 5 цагийн өмнө санал суулгыг явуулсан байгаа. Улаанбаатар дахь дэм буудлуудыг та юу гэж боддог вэ гэсэн 2 сонголттой асуултанд за хариулсан Facebook хэрэглэгчдийн 90% нь бол архитан согтуурах газар гэж хариулсан байна. За дөнгөж 10% нь бол хоноглох газар гэжээ. Тэгэхээр Бацөг дараагаас эхлээд сонирхмоор байна л да. Дэм буудал, зочид буудал хоёрын ер нь ялгааг яг зөвшөөрлөختөө яаж ялгаж гин? Одоо бол танаа газраас зөвшөөрлийг өгж байгаа гэж ойлгож болох уу? За орой минь төргий. Ер нь нийслэл Улаанбаатар хотод зочид буудал, дэм буудлын үйлчлэг үзүүлэх нийтлэг журам байдаг. За иргэдийн хурлын 120 дугаар тогтоолоор энэ журмыг бол баталгаажуулж одоо бид нэр мөрдлөг болоо явж байна. Мөн дээр нь зочид буудал, дэм буудлын стандарт байгаа. Энэ стандартаар бол юугаар нь ялгаж байгаа. Тэгэхээр стандартын хувьд бид нэр зочид буудал дээр 80 зөвлөхөн шаардлага тавьж стандарт хангадаг байгаа. Дэм буудал дээр бол арай бага 57 юм шаардлага. Энэгээр ялгаж байна. Дээр нь мэдээж бүтэц зохион байгуулалтын хувьд бол байшин барилга объект, хамрах цар хүрээнийхээ хувьд бол зочид буудал илүү том үйл ажиллагаа явуулдаг. За зочид буудал гэдэг энэ категорид юу багч вэ? Тэгэхээр 5 оттой буудлаас сүлжээ буудлуудаас ахуулаад жижиг дунд хэмжээний зочид буудлууд хүртэл ордог байж байгаа. Илүү жижиг болоод стандарт шаардлага багтай, байр багтай энэ үйлчлэгээ үзүүлж байгаа, хоноглох үйлчлэгээ үзүүлж байгаа зэрэг бол бид нэр дэм буудал гэдэг нэршлэр нэрлсэн ба. Тэгэхээр иргэдээс асуухад ч болон одоо Лантун төхөө төрөм суулгын хувьд одоо нийгмийг цочруулсан хамгийн сүүлийн сая бид одоо хохирогчийн ар гэрийн
ярилцлагыг үзлээ. Энэ дээр танаа төрийн сургууль бол гарын үсэг цуглуулж эхэлсэн байгаа. Тэгэхээр дэм буудлууд гэмт хэрэг хоёр яг танай ажиглалтаар яаж холбогдоод байна гэж харж байна. За бид нэр одоо нэг асуудлаар шуугаад өнгөрөх биш. Яг энэ дэм буудал тэр 13 настай охины хэрэгтэй холбогдуулаад 8 удаагийн жигсаалыг талбай дээр хийхдээ гарын үсэг цуглуулсан. Энэ хугацаанд 13 мянган шиг гарын үсэг цуглуулсан. Үүн дээр бол зөрчлийн тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль хоёрт бол одоо өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн энэ үндслээр бол гарын үсэг цуглуулсан. Тэр маань бол хуулийн төсөлтөд бэлэн болсон байгаа. Үүнийг бол бас холбогдох хүмүүст бол гардуулан өгч байгаа. Ер нь бол яг зөвхөн бага насны хүүхдэд хамгийн ээлгүй газар өөрөө бол энэ буудал болоод байна л да, дэм буудал. Сүүлийн үед бол дэм буудалч биш бүр алуурын буудал гэдэг тийм нэршлүүд гарсан. Гэр хороололтонд бол хашаан дотор шавар таг зорчгаад одоо тэнд бол одоо хүүхдийн хүчинд нөө тийм ээ бүр амнасыг нь хорох тийм явдлууд хүртэл одоо гарч эхэлж байна. Тийм учраас энэ бол өөрөө маш их хяналт одоо сул эргээд нөгөө нэг одоо ингээд журмаа харахаар янз бүрийн журам онцны хүүхдийг хамгаалагч гэдэг юм уу те ерөнхийн нөгөө нэг заалтууд бол байдаг. Тэгэхдээ яг үүнийг одоо зохицуулах тэр хариуцлагын тогтолцоо эргээд үүнийг бол одоо тэр хяналтын систем энэ юм дээр бол маш их учир дутагдaltaй байна л гэж харж байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр хүртэл бид нэр очир төвийг хаагаагүй өчигдөр уржигдөр явхад бол нөгөө нэг гой гэрэл насчихсан улам сайхан чимэглэл хийцэн ингээд үйл ажиллагаа ингийн явуулж илээ. Тэгэхээр эргээд бид нар ядаж очир төв дээр бид нэр одоо арга хэмжээ авч чадахгүй сууж байгаа ийм нөхцөлд бол одоо дараагийн тэр янз бүрийн хүүхдийн ирэх болоод те тэр одоо тогтолцоо хяналт гэж ярихад бол айгүй хэцүү болчиход байна л да. Тэгэхээр энэ ч гэсэн өнөөдөр бол миний хувьд гэсэн асуулт байна. Одоо шинэ очир төв яагаад яг одоо ажиллаж байгаа юм те тэр дарихад. Тэгэхээр дэм буудал гэхээр бид нар бас бизнесийн харилцааг яриад байдаг. Өнөөдөр хилцүүлэгтээ зочд буудлуудын холбоог өрсөн боловч бид нар бол одоо 5 удаатай буудлуудын төлөөлөл болохоор яг сэдвтэ тохирохгүй гэдэг хариултыг манай редакцид өгсөн байна. Дэм буудлуудын холбоо гэдэг төрөм сургууль бол татан буугдсан гэдэг мэдээллийг утсаар өглөөлд. Тэгэхээр сая цагдаагийн ярилцлагыг бид бүх үзлээ 370 байгууллагыг шалгахад 28 нь зөвшөөрлгүй ажиллаж байна гэдэг чинь. Тэгэхээр энэ байгууллагуудад за зөвшөөрлийн ингээд 57 шаардлага хангасанд нь ингээд жил болгон өгөөд ээж болд юм байна. Хин очиж тэнд стандартыг хангаж одоо хэрэглэгчдийн болон одоо аюулгүй байдлыг хангах юм бол жишээлбэл мэрэгжлийн хяналт, нийслэлийн мэрэгжлийн хяналт бол ингээд урьдчилан хэлэхгүйгээр очоод зөвшөөрөл эзэмшигчийг шалгах тийм эрх зүйн чадамжтай. Тэр нь бол мэрэгжлийн хяналтын байгууллага төрийн хэн шалгалтын тухай хуулийн хүрээнд бол хэн шалгалтын явуулдаг байж байгаа. Тэгэхээр бол одоо альва объект аж ахуйн нэгж байгуулвал эрсдлээр нэлээд тийм эрсдэл суурьсны хэн шалгалт явуулж байгаа бид нар. Явуулахдаа бол эрсдлээр нэлээд их дунд бага эрсдлээр нэлж явуулдаг байж байгаа. Тэгэхээр саяны таны тавьсан энэ асуултанд хариулахад бол альва бид нар бол төлбөрт хэн шалгалт хийхдээ тухайн одоо оныхоо одоо урд оныхоо 12 сард тухайн одоо ямар байгууллагуудад бид нар хэн шалгалт хийх вэ гэдэг нь их баг дунд дэвшлэг байгууллагууд үнэлээд тэн төлөвлөлт хэн шалгалт хийдэг байж байгаа. Түүнээс бид нар одоо хуучин төрийн хэн шалгалтын тухай хууль одоо шинжилж батлагдсан 12 оноос өмнө бол ямар нэгэн одоо тийм байнгын хэн шалгалт гэдэг бол хийдэг байсан. Одоо бол бид нар бол энэ хэн шалгалт маань байхгүй одоо хуулийнхаа зохицуултаар бол энэ эрхцэн зохицуултаар бол энэ хэн шалгалт бол байхгүй болсон. Бид нар төлөвлөлт хэн шалгалт, төлөвлөлт бус хэн шалгалт, гүйцэтгэлийн хэн шалгалт гэж хийж явдаг байж байгаа. Тэгэхээр танах бол одоо саяын сүүлийн цагдаа нарын хийсэн шалгалттай хамтарсан шалгалт хийсэн үү? Тэгээ манайхаа нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн аюул жуулчлалын газар, за тэгээд нийслэлийн онцгой байдлын газартай бол хамтраад бол 12 сард бол энэ дэм буудлууд дээр за нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа дэм буудлуудаар хэн шалгалт хийсэн байж байгаа. За энэ хэн шалгалтын явцад бид нар нийтдээ нэг 371 газруудыг хамруулсан байт юм байна лээ. Энэ хамруулж одоо хэн шалгалт хийсэн. За энэ хэн шалгалтын явцад бас нэлээдгүй зөрчлүүд бас илэрсэн байж байгаа. Энэ зөрчлийг бол бид нар бас газар дээр нь арилгуулах, арга хэмжээ авч за мэдээж албан шаардлагаар хугацаатай өөрөг даалгавар өгөх, за зөрчил дээр нь зарим зөрчлүүдээр бас зөвлөмж өгөх. За зөрчлийн тухай хуулиараа бид нар бас 7 газарт бол ингэж захиргааны шийтгэл ногдуулах ингэж арга хэмжээ авч ажилласан байж байгаа. 7 газар тий. Тэгэхээр Цэрэн бунцэг урандаагаас болохоор илүү зочд буудал, дэм буудалд ямар гэмт хэрэг түлхүү гараад байна гэдэг мэдээллийг сонирх маань 15 оны энэ статистик харж байхад бол яг зочд буудлаас өгсөн дуудлага 192 гэмт хэрэг гарч байсан бол 16 онд болохоор 220 болоод нэмэгдсэн байна л да. Тэгэхээр одоо нийслэлээс олгож байгаа зөвшөөрөл нь нэмэгдээд юм уу төвлөрөл нь
хүмүүс нийслэл рүү их ирээд байгаатай энэ холбогддtiin болов эсвэл хяналт нь буураад байгаа болохоор одоо архитан согтуурах гэдэг юм уу биеийн үнэлэх гэм тэрэг энэ буудлуудаар илүү түлхүү гараад байна уу? За сүүлийн 3 жилд 936 гэн тэрэг бүртгэгдсэн гэсэн мэдээ явж байгаа. За энийг сүүлийн 3 жилээр авч үзэх юм бол 15 онд 310 гэн тэрэг, за 17 онд 312 гэн тэрэг, 16 онд 314 гэн тэрэг ингэж үлдгэцэн гэсэн. Энийг гэн тэргийн өнгөөр нь авч үзвэл амиа орлоход хүргэх, за дээрэмдэх, хүчндэх, улгайлах, бусдын бие махбодод хохирол учруулах, заллах, бие үнэлэхэд татан оролцуулах, бие үнэлэхийг зохион байгуулах гэсэн энэ төрлийн гэн тэргүүдийн дэм бодолтууд үлдгэжээ гэж ийм мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр ер нь гэмт хэргийн тоон бол одоо танд байгаа тоо мэдээлэлээр бол ер нь өссөн хандлагатай байна уу? Эсвэл ер нь ойролцоогоор иймэрхүү 300-аад гэмт хэрэг жилдээ гардаг. Тэгэхээр өдөрт бол ер нь зочд буудалд бол нэг гэмт хэрэг гардаг гэж ерөө хэлж болохоор харагдаад байна тийм. Ер нь гэмт хэргийн гаралтын шалтгаан бол энэ зочд буудлын зөвшөөрөл олгож байгаа асуудал байгаа. Мэдээж дэм буудлын тоо өдрөөс өдөрт өссөн. Дээрээс нь мөн зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа гол шалтгаан байна. Зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэдэг маань бол энэ зочд буудал, дэм буудлын үйл ажиллагаа эрхлэх энэ одоо бизнесийн үйл ажиллагаагаа тэр тодорхой энэ хууль тогтоомжид заагдсан одоо стандартыг хангаж зөвшөөрлөх хэрэгтэй. Энийг хэрэгжүүлэхгүйгээс тэгээд энэ дээр тэр зочд буудлын үйл ажиллагаа эрхлэгч иргэд аж ахуйн нэгжийн одоо тэр хяналтын үйл ажиллагаа сул энэ байдлаас болж энд бол одоо хууль ус юм үйлдэлүүд бол одоо бас гарах нөхцөл бүрдэж байна гэж ингэж томилж байгаа. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотын захирагчийн албанаас хэрлэн мэрэгчлэлтнээс бол сонирхмоор байна л да. Одоо байгаа хотын удирдлага маань за өмнөх нүүдэл шийдэл нэвтрүүлгээр бол бас ганжхлан оролцож байсан. Ганжхлан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараа амар сайхан бол бас нэвтрүүлэг дээр амлалт өгж исэн л та стандартыг архитан согтуурахаар хийжсэн нэвтрүүлэг дээр стандартыг чангалнаа. Тэгэхээр сав массаж буудлуудын доор ажиллаад байдаг. За энэ дэм буудлуудад бол архитан согтуурах буюу архит дотроо зардаг. За дараа нь тэгээд энээсээ цаашлаад бол за насан турш хүүхдийг бие өндүүлэх юм уу, бие үнэлэх үйл ажиллагаа явуулах гэдэг иймэрхүү гэмт хэрэгүүд бол бүртгэгдээд байгаа юм байна. Тэгэхээр нийслэл энэ дээр ямар арга хэмжээ авч ажиллах тийм чиглэлтэй байна одоогийн байдлаар. Сайн байцгаана уу? Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өргөдлийн хоронд иргэдээс маш их тийм бас санал гомдол ирсний дагуу 2017 онд энэ хорооны шийдвэрээр ерөнхий менежер удирдамж гараад нэлээд хэдэн одоо нэлээд өргөн далаацтай тийм үслэг шалгалтыг явуулсан. Энэ үслэг шалгалтанд бол нийслэлийн цагдаа мэрэгжлийн яналт, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага тэгээд дүүргүүд хамтарсан ийм шалгалтыг явуулсан байна. Энэ дээр бол сав массажны нэг 100 гаруй газрууд хамрагдсан. Ер нь бол сав массажны энэ үйлчлэгээ бол өмнө нь бол манай нутгийн захиргааны байгууллагууд айл нэг байгууллагын чиг үүрэгт орж явдаггүй байсан. Тэгээд тийм болохоор бас нэг жоохон хяналт шалгалт төр бодлогын талаар бол орхигдчихсэн зүйл байсан. Тэгээ энэ шалгалт эндээс бол иргэдийн хурлаас өөрөг өгөөд ямар ч байсан захирчийн ажлын алба энэ шалгалтыг удирдамж гаргаад ингээд холбогдох байгууллагуудыг хамруулаад зохион байгуул байгаа юунуудыг бас цаашдаа авах арга хэмжээ энэ төрөг тодорхойлж гаргаж иргэсэн энэ чиг үүргийн өгсөн үүргийн дагуу бол үслэг шалгалт хийгдсэн байна. Тэгээ энд бол нэлээд 55 сауны газар хамрагдсан голдуу бол нөгөө дүүрэгтэйгээ яг л одоо мөрдөгдөж байгаа журмынхаа дагуу шаардлага хангаад бүртгүүлээд явж исэн газрууд дийлэнхтэй хамрагдчихад байгаа. Нөгөөх түрүүн Цэрэн Бунцаг Хорондагийн хэлснээр яг зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж исэн газрууд бол төдийлэн сан хамрагдаж чадаагүй хаалгуудыг шалгалтын мөрөөр хаалгуудаа хаагаа явчих, байраа өөрчилжих тиймэрхүү байдалтайсэн. Тэгээ энэ шалгалтын дүнг бас бид нар нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлээд тэндээс бол ерөнхий менежерт бол нэг 3 үүрэг даалгавар өгсөн байгаа. Энэ дээр бол савн бол өөрөө стандарттай 2010 онд гарсан стандартыг мөрдөж ажилладаг. Массажны хувьд бол одоор стандартгүй. Массажны үйлчилгээ гэдэг нь өөрөө яг
одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нэг хэсэг байна бариа засал гэдэг. Зүгээр альжаал тайлах бас тийм илэг массаж байна. Яг энэ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг массажийн газрууд бол нийслэлийн эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа явуулдаг. Нөгөө альжаал тайлах уучлаарай бид нөгөө нэг зочин маань 2 минут хариулдаг болохоор шалгалтаар илэрсэн энэ нийтлэг зөрчлийг бас эндээс ингээ харж байхад нийт буудлуудын 48% тухайн дүүрэгтэйгээ гэрээ байгуулаагүй нийслэлийн аль жуулчлалын газраас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авалгүй ажил үйлчилгээ эрхэлсэн байна гэдэг чинь тэгэхээр саяны шалгалтаар 28 гарч ирсэн гэхээр бас энэ бол нэлээд өндөр тоо юм шиг 28 байгууллага бол ингээд ямар ч стандартгүй хариуцлага хүлээхгүй зүгээр тэнд ингээ иргэдийн гар дээрээс мөнгө аваад одоо өрөөнд оруулах үйлчилгээг хийж нэрлэх юм уу те тэр бол ямар нэгэн одоо албан харилцаа үүсэхгүй байгаа юм. Энэ мэдээлэл дээр болохоор дүүрэгтэйгээ гэрээ байгуулаагүй гэдэг юм байна. Дүүрэгтэйгээ ямар гэрээ байгуулж ажилт юм бол Бацүгтаргаас сонирхмоор одоо хариуцлагын гэрээ юу вэ? Ер нь бол дүүргүүдтэй энэ үйлдвэр үйлчилгээний хэлцтэй. Одоо хоол ундар ч юм эсвэл цогтурлах ундааны зүйл хүнсний бүтээгдэхүүн одоо үйлчлэх мөн одоо тэр сав массажийг л ийм гэрээнд байгуулж ажилтдаг байна. Ер нь бол зочд буудлын чиглэлээр буюу хүн хонуулах юм үйлчилгээ үзүүлэх. Гадны болон дотоодын жуулчд зориулаад ийм үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд заавал манай газраас зөвшөөрөл авах хэрэгтэй. Гест хаус бас орох. Гест хаус бас орно. Мөн амралтын газар жуулчны баазууд бас орж байгаа. Тийм. Харамсалтай манай бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн болон иргэдийн ухамсар үнэхээр өнөөдөр маш их дорд орсон байна. Үнэхээр үүрэг хариуцлага төрийн өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлага хүлээхгүй байна. Хууль журам зөрчих нь бол нийтлэг одоо ингээд их байгаад байгаа. Энээс болоод юу гэмт хэрэг гаралт болон энэ замбраагүй хяналтгүй үйл ажиллагаа явуулаад байгаа. Энэ зүйлсүүд ихэр гараад байгаа юм л да. Бид нар бол ямар нөхцөлд одоо зөвшөөрөл олгодгоо гэдээ бас үзэгчтэй бас тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Тухайн иргэн аж ахуй нэгж манад бичгээр альбом хүсэлт гаргасны дараа бид хүнээ томилуулж тодорхой хугацаанд өөрхөн мэрэгчлэнээ томилоод дээр нь дүүргээс бас хүмүүс томилогдож ингэж хамтарсан шалгалт хийгээд стандартын 90 орчим 90%-аас дээш хангаж явах юм бол бид нэр энэ зөвшөөрлөө 1 жилийн хугацаатай олгож байгаа. Мөн дараа жилийн зөвшөөрлийн хугацаа дуусаад энэ байгууллага дахин хүсэлт гаргасны дагуу бид хүсэлтийн дагуу явж шалгадаг газар байна. Тэгээ энэ хооронд бас зарим газрууд хүсэлтээ өгөхгүй зөвшөөрөл авахгүй 2-3 сар болдог эсвэл 2-3 жил болдог ингээд ийм газрууд байна. За бид нарыг очиод шалгалтаа ихт бол бүх юм жин там болгосон газар байдаг. Тэгэхээр одоо ямар тавилга хэрэгсэл камер гэдэг ч юм уу те тэр хүний нөөцийн асуудал өгтөж авах ресепшн эднэр байдаг өгöd байдаг. Шалгалтандаа бол тэнцдэг. Тэгээд сарын дараа 2 сарын дараа энэ одоо стандарт барих, хууль хэрэгжүүлэх, журмаа хэрэгжүүлэх асуудал дээр бол доголдож эхэлдэг. Энэ нь өөрөө тухайн аж ахуй нэгжийн бас эзэн хөрөнгө оруулагчдын өөрсдийнх нь бас хариуцлагагүй асуудал болж таарчлаа юм л да. Тэгээ иймэрхүү байдлаар ингээд үйлчлэгээ болон тэр хөрөнгө оруулалт, байр савны байдал ингээд бүх юм нэлгэж харуулад муудаад ярих юм тэр чигээр нь зөвшөөрөл авахгүй ингээд хайдаг ч юм уу. Ингээд нөгөө талдаа манайтай байгуулж байгаа гэрээ нэрийгээ зөрчөөд ингээд иймэрхүү үйлдэлүүд бол ялангуяа дэм буудлууд, захын хорлын дэм буудлууд дээр маш их гараад байгаа. Тэгэхээр ганцхан бас үндэсний телевизийн хилцүүлгээр хэлжсэн баг те очир төв гэдэг энэ буудал бол нэг жишээ. Энэ дэм буудал жишээлбэл ямар нэгэн тусгай зөвшөөрөл юм уу буцаж дуудлын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөг үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үү? Тэгээ угаасаа сая ч гэсэн хэллээ шүү дээ тийм ээ. Сурвалжлагын дээр угаасаа очир төв бол анханасаа тэр юугаа өгөөд материал өгөөд тэнцээгүй буудал юм байлаа шүү дээ. Тэгээд тусгай зөвшөөрлөө авч чадаагүй. Зочд буудал бол тусгай зөвшөөрлөө биш зөвхөн гэрчлэгээ авч байгаа. Тэгээд тэр өдөр бид нар бол шүүх эмнэлгээс жагсаал хийгээд очир төврөө очсон юм. Бараг нэг 4 км гаруй 300-аад хүн бол очсон. Ээжүүд ингээд бүх өнцөн хүмүүс очсон. Тэгэхэд бүр цагдаа нар хүртэл бид нарыг албан бусаар дэмжиж цуг очиж ирсэн. Тэгэхэд бол яг үнэндээ бид нар бол 250 мянган төгрөгөөс дээшээ торгуулт авах хэрэгцээ үндэс байхгүй. Тэгэл ерөөсөө тэр очир буудал төв ингээд 300 хүн яваад очиход бол зүгээр ажиллаж л байгаа. Ямар ч одоо тэн дээр одоо юу гэдгийг арга хэмжээ авсан ийм одоо нөхцөл байдал байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө зүгээр нэг том жишээ харагдаад байгаа юм л да. Тэгэхээр цаанаа дахиад хэдэн зуун очир төвтэй адилхан ийм одоо ноцоор үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ эргээд тэн дотор ямар ч одоо хэрэг гарч болох ийм одоо нөхцөл байдлууд гарч ирж байгаа. Тэгээ угаасаа энэ янз бүрийн садар самуун за тэгэл одоо зочид буудалд бол нэг шөнө 13 настай нэг охиныг бас адилхан 13 настай охиныг 3 зочид буудалд дамжуулж хүчинцэн хэрэг одоо манай хамтарч ажилладаг байгууллагад гарсан. Тэгэхэд бол тэр 3 зочид буудал гуруулаа тэр хүүхдийг бол зүгээр оруулсан. Тэгээд тэр 3 зочид буудал бол хүчинтэх тийм одоо гэмт хэрэг бол гарсан. Тэгэхэд энэ бол эргээд тэр
ямар ч одоо энэ журам шаардлага ийм юм бод ерөөсө хэрэгжихгүй байгааг л харуулдаг байгаа юм л да. Бид нар бас энэ дээр ажиллагаа явуулсан. Нэгдүгээр хорооллын саяны үзүүдэд байгаа тэр арын буудлууд дээр бид нар бүгдээр ингээд нэг нэгээд нь орсон. Тэгээд бид нар тэр reception needs гэдэг хүмүүсээс нь гуйсан. Тэгээд нүдэ нэ гэдэг ийм одоо постерыг бүх reception дээр наасан. Тэгээд бага насны хүүхдийг хамгаална те. Бага насны хүүхдэд одоо үйлчлэхгүй гэсэн одоо харгалзагчгүй үйлчлэхгүй гэсэн амлалтыг нь аваад модны 2-ын буудлуудаар явсан. 21-ийн буудлуудаар явсан. 45 зочд буудлын дээр энийг наачаад эргээд бид нар нууц камертай явсан. 16 настай охиныг дагуулад 30 гаруй насны нэг эрэгтэй хүнтэй тэр буудлуудаар орох одоо тийм оролдлогыг хийсэн. Тэгэхэд бол дор хаяж 8-аас 9 буудлууд зөв зүгээр оруулсан. Яг арталтаа нөгөө амлалтаа авцсан юм наачсан. Тэгсэн мөртлөө зүгээр оруулж байгаа. Тэгэхээр эргээд хууль маань тунхагийн чанартай тэ одоо зүгээр цаасан дээр байгаад байгаа мөртлөө эргээд яг нөгөө нэг одоо тэр гэр хорооллоор яваад бодит байдал дээр энэ маань бол өөрөө хэрэгжихгүй байна. Тийм учраас бид нар хариуцлагын тогтолцоогоо тэр тусгай тэр зөвшөөрлийг цуцлах хүртэл одоо илүү хатуу байдаг болгомоор байна тий. Тэр 50-аас 251 гэдэг бол хитрхи зөөлөн одоо хүний амнаас хорогдоод 13 настай охиныг амнасыг нь хороочхоод аимшигтэй хэрэг гарчаад байхад бид нар 250 мянган төгрөгөөр одоо торгоод өөр одоо тийм юуг сууж ин гэдэг бол бас төр хэрэг хитрхи хүчгүй одоо хандлага байна гэж хараад байгаа. Тэгэхээр нийслэлийн цагдаагаас болохоор энэ сонирхолтой бас статистик байна л да. Согтууруулахундаа зарах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад болохоор одоо за нийт 6000 байгууллага байгаагаас одоо 2400 бар, ресторан, кафе, зочд буудлын ороод за 3700 гаруй хүнсний дэлгүүр байна л да. Тэгэхээр бар, рестораныг болохоор одоо олон жил яваад 12 цагаас хаагаад гэдэг юм уу хүнсний дэлгүүрийг болохоор сар бүрийн эхний өдөр бол архитан согтуурхын эсрэг бол арга хэмжээнүүд авагдаад байдаг. Зочд буудал дотор орчхороо ресепшнээс юм уу тэр доор байгаа хүнсний дэлгүүрээс ингээд аваад явчихаар зочд буудалд болохоор ингээд 24 цагийн архиар үйлчлэх боломж нэгдэт байгаа юм шиг үс. Энэ дээр нэмдэт байгаа юм шиг санагдаад байна л да. Тэгэхээр энэ дээр одоо цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгалтаа хийхдээ архины зөвшөөрлийн давхар шалгах уу? За хүмүүст архиар үйлчилж гинүү гэдгийг шалгадаг уу? За 2018 он гарсаар бид нар энэ шалгалтыг үргэлжлүүлж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар бол бид нар 735 зочид дэм буудлыг шалгалтанд хамруулсан. За 48 газарт 9 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан. За энэ архитан согтууруулахын дагаар үйлчлэх энэ зөвшөөрлийг бид шалгана. Нэгэнт одоо шалгалт явж байвал тэрийг цогц байдлаар хийхийг ер нь бол талаар бол зохион байгуулалтын арга хэмжээг авч байгаа. Зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа эрхэлснээрээ тэр зочид буудалд одоо согтууруулах ундагаар үйлчлэх зөвшөөрлгүй согтууруулах ундагаар үйлчилсэн бол зөрчлийн тухай хуулиараа хариуцлага шийдвэрлэхээ хүлээнэ. За ихэнх зочид буудлууд юм уу дэм буудлууд өөрөө согтууруулах ундагаар үйлчлэх тийм зөвшөөрөл гэж байхгүй байх ёсгүй. Тэгэхээр бол тэрэнд одоо иргэд өөрсдөө гаднаас арх авч ордгоо дотроосоо үйлчлэхээ үзүүлж гэнэ гэдгийг бол бүгд хууль зөрчиж байгаа асуудал. Энэ дээр бол бид нар тэр согтууруулахундаа хэрэгэлсэн болон согтууруулахундагаар үйлчилсэн газрууд дээр бол шийдвэрлэлээ хүлээлгэнэ. Тэгэхээр мэргэжлийн хяналтыг одоо сайхан бэлэг ерөнхий сайд байхдаа бол мэргэжлийн хяналтыг ингээ бизнесийг боомлоод байна гэд одоо шалгах төр тогтоол гаргаад шалгах эрхийг одоо журмалж ийсэн тий. Одоо эргээд тэрийг сэргээсэн юм уу үгүй юм уу сайн мэдэхгүй байна л да. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд яг хэдэн дэм буудал байгаа танах хэдэн байцаагчтай хэр ойрхон явж шалгад юм бэ? Энэ яг нэг процесс байна уу? Эсвэл нэг удаадаа ингэж явж шалгаад нэг 28 газрыг бариад 9 сая төгрөгөөр торгоод гэхээр ингээд түрүүн Бацугт дарах ирлээ шүү дээ. Шалгалт ойртохоор бол бүх юмаа бэлтчихдэг нөгөө кинонд дэр гардаг шиг цагаан даавуугаа бэлтээрэ гэдэг шиг эргээд шалгалт явахгүй байгаадах юм бол хариуцлага назгаараад байна уу? Тэгээ хэдэн манайх сая дэм буудал, зочид буудал, амралт жуулчдын газруудын хяналтыг хийх шаналлын хуудас бол 2017 онд батлагдсан байж байгаа. Энэний хүрээнд бид нар бас нийслэлийн аял жуулчлалын газар, нийслэлийн цагдаагийн газартай хамтраад бол төлөвлөгөөт хэлэлт зочид буудлууд дээр за тухайлбал амралт жуулчлалын газрууд бол хэн шалгалт хийх бол төлөвлөсөн юм төлөвлөгөө шалгалтууд явж байгаа. Ер нь бид урдан бол төлөвлөгөөт бус шалгалтаар саяны бас хэний яснаар тэр нэгдүгээр хорооллын арын зочид буудлуудаар бид нар 2004 онд бас төлөвлөгөөт шалгалт хийж ирсэн. Тэрний өөрөөр бид нар тухайн одоо тэр 8 газрын үйл ажиллагаа явуулж ирсэн эрүүл ахуйн хувьд шаардлага хангахгүй тэгээ зөвшөөрөлгүй. За дээрээс мэдээж бас орчиндөө бол амгалан тайвнаас айлддаг дуулдаг гэх мэтлийн үндэслэлээр бол тухайн 8 газрын үйл ажиллагааг бид нар үйл ажиллагааг зогсоо харах хэмжээ авч
үйл ажиллагаа зогсоосон байж байгаа. Ер нь хурдан бол бид нар бас 2013 оноос өмнө бол байнгын хяналт шалгалт хийдэг байсан. Тэрнээс хойш бас хяналт шалгалтыг дэмжиж гэдэг өдөр бол хяналт шалгалтын төрийн шалгалтын тухай хууль гарснаас хойш бид нар бас хязгаарлалт орчинд орчод байгаа юм. Ягаад гэвэл байнгын хяналт гэж байхгүй. Зүгээр одоо төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд за төлөвлөсөн юмараа хийдэг байсан байж байгаа. Дээрээс нь бид бол иргэдийн одоо гомдол санал одоо ирэх юм бол тийм энийг хүрээндүүд хийдэг. За ер нь гэхдээ бид бол хяналт шалгалтыг бол орхитуулахгүй одоо интернет орчинд урчин сэргийлэх хяналт чиглэлээр бол энэ хяналт шалгалтыг бол байнга явуулдаг байж байгаа. Энийн үрээр бас хяналт шалгалтын ажиллагаа бас сайжирч байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр түрүүн амралтын газрууд гэж бас дурддагдлаа. Тэгэхээр Улаанбаатар хотын агаарын чанар орчны бохирдолтой холбогдуулаад бага насны хүүхэдтэй хүмүүс бол ер нь хотоос гарах амралтан дээр очиж амрах сонирхолтой байгаа. Тэгээд одоо интернетэд байгаа сэтгэлдлүүдээс уншиж байхад амралтын газрууд дээр бас ямар ч хяналт байхгүй. Одоо бага насны хүүхдтэйгээ очиод байрлахаар одоо дотроо тамхи татдаг. За орой үж архитан сөхтураад хүүхэд амраадгүй ч гэдэг юм уу. Эдгээр газруудад тавьдаг хяналт байна уу гэдэг одоо нэг ээжийн сэтгэл одоо яг өчигдөр уншиж илээ л да энэ сэдвэр. Тэгэхээр дэм буудал амралтын газруудын авж байгаа зөвшөөрөл дээр хангах ёстой шаардлага нь адилхан уу? Бацаг даргаас эсвэл одоо төрийн амралт гэдэг өөр үт юм болов? Жишээлбэл тэрэлжид аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа гэр бааз за одоо дайр ихэд үйл ажиллагаа явуулж байгаа дэм буудал хоёрыг адилхан зөвшөөрөл авах уу? За хот орчимд манай хотын бүсд бол жуулчны бааз амралтын газар 200 орчим байна гэдэг нь объектын судалгаагаар буюу яг тэр үйл ажиллагаа тогтмол биш улирлын чанартай нийтдээ 200 орчим газар байна гэдэг судалгааг бид нэр 2017 онд хийсэн. Тэгээд хот орчмын бүх амралтын газруудаа бид нэр явж аттестат шалгалтаа хийгээд үзэхэд ерөнхийдөө бол энд бол энэ хуулийн хэрэгжилт болон зөвшөөрөл авах, зөвшөөрөлд хамрагдах стандартыг мөрөх талдаа үнэхээр доголдол үүссэн байсан. Ихэнх амралтын газрууд бол ийм аялал жуулчлалын үйлчлэгээр зөвшөөрөл байдаг гэдгийг юусэн мэддэггүй ийм байс. Тэгээ бид нар бол тодорхой хэмжээнд эхлээд бол энэ 17 оны 9 сард хийсэн шалгалтаар бид нар зөвлөгөө өгч цаашдаа бол хууль дүрм стандарт мөрдөж ажиллах тал дээр бид нар зөвлөгөө өгсөн байж байгаа. Ер нь бол амралтын газар жуулчны баазын стандарт бол баг зэрэг мэдээж өөр байгаа. Энэ дээр хадгалаад бид нар чинь одоо төвийн дэд үтстэй холбогдоогүй газрууд бол хогны менежментээс ахуулаад одоо нойлын асуудал, бохирын асуудал яах вэ гэдэг стандартын шаардлагуудыг бид нэр тавиад явж байгаа. Энэ тал дээр бид нэр 18 онд бол энэ 200 орчим газрын тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг 80% хүргэж бид нэр зөвшөөрлөө олгоно, хяналтандаа авах гэдэг ийм зорилттой явж. Өмнө нь бол энэ үнэхээр хаягдж орхигдсон ийм хэсэг бизнесийн бүлэг бол байсан. Дотоод газрын зохион байгуул, дотоод газрын журам дүрм гэж бас байх хэвээр. Тухайн амралтын газар бид нэр бусдынхаа 5 дахыг бодож гэдэг чинь дотоод дүрм журмаар энэ асуудлууд цагийн хуваарь бол шийдэж явах хэвээр. Тэгэхээр одоо бид нар тэрийг бол цагийн хуваарьд оруулаад журам гэрээн дээр бол ийм юм байх хэвээр. Ер нь бол аль ч үйлчлэгээний газар архитан согтуулахыг гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхын төлөө байх хэвээр. Энэ маань ингээд хараахан шийдэгдэхгүй, мөрдөгдөхгүй ингээд яваад байгаа харамсалтай байна. Тэгэхээр энэ дэм буудлын ерөнхий шаардлага гэдэг энэ Монгол улсын стандарт байна л 5738/2007 гэсэн. Бодвол 2007 онд тавьсан л шаардлага юм шиг байна. Тэгэхээр энэ цагаан хэрэглэл угаах зориултын угаалгын газаргүй гэдэг энэ маш олон шаардлага байд юм байна л да. Түрүүн таны хэлсэн 57-оос орж байгаа. Тэгэхээр хэрлэн мэрэгжилтнээс сухад сүүлийн хэдэн жилүүд энэ гулгаан массажаар үйлчлэн буюу одоо энэ одоо даалт биеэ үнэлэлт болохоор одоо техник технологи хөгжөөд телевизийн чатаар нэг хэсэг айгүйх яваад тэрэн дээр харилцаа боловсруулахаар бол маш хурдан арга хэмжээ авч боловсон. Одоо болохоор янз бүрийн группүүд үүссэн байна те. Одоо жохоо бол харсан л бах те. Одоо тэр одоо санхүүгийн тусалцаа үзүүлэх групп ч гэдэг юм уу. За эдгээр хууль бус үйл ажиллагаа бол ямар нэгэн дээвэрд орол болж таараа. Логикоор бодоход. Тэгэхээр энэ саяын одоо Google цэгийн мен дээр гарсан энэ цаг нийслэлийн цагтаа гэсэн шалгалтыг уншиж байхад бол 30-аас 50 мянган төгрөгөөр одоо бие үнэлж байгаа эмэгтэйчүүд байна гэд тийм мэдээ гарсан байсан. Энэний эсрэг бол зарим төрөмс байгууллагууд бол гадуур явж ин наасан хуулгыг хуулах за жинхэнэ эр хүн хизээч эмэгтэй хүний худалдаж авдаг юм аа гэх компанид ажил явуулах ч юм уу иймэрхүү нийгмийн зөөлөн нөлөөллийн ажлууд бол яваад байна л да. Яг нийслэлийнхаа зүгээс болохоор энэ цагдаатай хийж байгаа шалгалтаас гадна ийм
одоо үйл ажиллагаа явуулахгүй байх байдлаар дэм буудлуудыг яаж зохицуулах боломж байд юм бол бус улсуудын туршлага тийм. Тэгэхгүй бол одоо яг энэ хоёр давхар буудлуудыг төмөр замын хойно угаас хваад одоо Сонгон найрхан дүүргийн хар орны дээр арагшаа байгаа. За 5 6 7 буудал гээд бид нэр тим их хүмүүс орж ирээд яг хоног дөрвөлөх газар яг зах зээл нь байна уу гэж үнэхээр асуултын тэмдэг гарч ирэхээр их одоо дэм буудлууд бол харагдаад байна л да нүдэн дээр ламбард гэдэг шиг. Тэгэхээр энэ дээр бол ямар арга хэмжээ авах хэрэгтэй байд юм бол? Ер нь дэм буудлаа сауны үйлчлэгээний талаар ярьж байна тийм асууж байна тийм. Яг стандартаараа бол дэм буудалд бол сауны үйлчлэгээ байхыг үгүй л дээ. Яг тэр үйлчлэгээний хүрээнд ордоггүй. Сауны үйлчлэгээ чинь бол зочид буудлын нэмэлт үйлчлэгээнд явдаг. Энэ нэмэлт үйлчлэгээ бол одны зэрэглэлтэй буудлуудад л байх болохоос дэм буудалд бол сауны үйлчлэгээ гэж байхгүй. Хэрв зөвхөн одтой буудлуудын дэрэгдэх савн бол яг өөрийнхөө зочид тэнд буусан хүмүүстэй л үйлчлэх тийм зорилттой л сауны үйлчлэгээ бол зочид буудалд явдаг. Тэгэхээр гулгай массажны хувьд зүгээр нэмээд хэлэхэд гулгай массаж гэдэг маань өөрөө бас яг тэр эмнэлгийн нэг үйлчилгээ, тусламж үйлчилгээний тэр хамааралгүй үйлчилгээ гэж үздэг. Гэхдээ энэ нөгөө стандартгүй байгаа гэд ярьж ирсэн. Энэ жил бол одоо 2018 онд манай албанаас шинээр боловсруулах стандартуудын юмд бол орцсон явж байгаа. Ер нь массажны стандарт гэж байдаггүй. Тэрийг шинээр боловсруулж мөрдүүлэхээр альжаал тайлах массажин дээр тэр эмнэлгийн тусламж үйлчилгээ шаарддаг нөгөө бариа засал энэ төр бол стандарттай бүр тусгай зөвшөөрлөлтэй. Тэгэхээр яг нөгөө эмнэлгийн массаж үйлчилгээнд дээр бол гэмт хэрэг гарсан жишээ бол ерөөсөө сонсож байгаагүй. Тэгэхээр бусад юмн дээр нь л гарааддаг. Тэгэхээр хүчингийн хэрэг за биеийн үнэлэлт болон биеийг үнэлүүлэх гэдэг одоо зөрчлийн хуулиар бол одоо 50,000 төгрөгөөр торгогддог заалттай байгаа. Энэ дээр одоо амар одоо маш олон жишээнүүд гарч ирсэн л да. Одоо энэ 14 оны 8 дугаар сарын Солонгос эзэнтэй Мишель зочд буудлын цонхоор залуухан бүсгүйг шидэж амь насын хөнөөсөн хэрэг. За 12 дугаар сард Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Мерди зочд буудалд ухтагч ажилтаа 24 настай эмэгтэй бусдын гарт амиа алдсан. За Сонгон найрхан дүүрэгт болохоор Янзаг зочд буудалд 14 настай охиныг 10 хоног хүчээр биеийг үнэлүүлсэн гэдэг иймэрхүү хэрэгүүд гараад байгааг одоо ганцхлангаас та бүхэн яваад ингээд за стикер наагаад хүмүүсээс амлалт авчаад эргээд яваад шалгахаар хүмүүс бол биелүүлэхгүй байна те. Хүмүүс бол мөнгө төлж ивэл өрөөгөр үйлчилж байна. Тэгэхээр энэ 13,000 иргэний гар үсгийг 8 жагсаалаар цуглуулахдаа ямар өөрчлөлт хийгээд үг гэж хүсэж байгаа вэ? За тэгэхээр надаас бус нь бараг төрийн албан агчдаг шиг байна л да. Төрийн бус байгууллага угаасаа ямар нэгэн цуцлах ч юм уу одоо цагдаа шиг арга хэмжээ аавна гэж байхгүй. Нөлөөллийн ажил одоо илүү энэ тохиол тогтоомж болоод нөхцөл байдал боловсронгуй болоход нөлөөлөх ажлыг хийх нь гол ажил байдаг. Яг бид нар энд бол ингээд яг 13,000 Монгол одоо иргэдийн хүчинтэй гарын үсэг байж юм л да. Энэ ингээд Үр хангай аймгаас Хар орой хотоос гэдэг ингээд Монгол улсын өнцөг болон бүрээс ирсэн гадаад байгаа монголчууд хүртэл явуулсан. Тэгээд бид нар бол ерөнхийдөө хоёр төрлийн зүйлээр л өөрчлөлт хийгээд өгөөч гэж. Нэгдүгээрт бол энэ зочд буудлын зөвшөөрөл биш үү тийм ээ. Энийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зочд буудлын үйл ажиллагаа эрхлэхийн тулд холбогдох төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагааны төрөл болгоно нэмэх гэж. Тэгэхээр одоо бол зочд буудлыг анханаас нь одоо нэг тэр босгон хитрхийн намхан байна гэж харж байгаа. Өнөөдрийн дэм буудал, өнөөдрийн олон баахан асуудлууд бол ерөөсөн анханаас нь тэр галын дүгнэлт тэр нэг сөөхөн иргэдийн гарын үсэг, за тэр нэг одоо хэд хэдхэн маш энгийн зүйлийг бүрдүүлээд энэ одоо бидний гэмт хэрэг үйлдэгдээд байгаа энэ одоо дэм буудлыг үүсгэх боломжтой байна. Тэгэхээр одоо энийг анханаас нь тэр тусгай зөвшөөрлийн тэр одоо тухайн хуулинд өөрчлөлт оруулаад энэ зочид буудлын бодлыг ийш нь оруулж ирэх хэрэгтэй. Анханаас нь босгын өндөр бодох шаардлагатай гэж бодож байгаа. Хоёрдугаарт нэгэнт босгын өндөр одоо нэгддэг болцсны дараа бол энэ дээр нь бол нөгөө нэг юу хариуцлагын тогтолцоонд дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэр нь ямар хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэхээр зөрчлийн тухай хуульд энэ холбогдох хууль тогтоом зөрчсөн тохиолдолд ялангуяа бага насны хүүхдийн эсрэг одоо энэ асуудал дээр бол зохион зочд буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах гэж. Угаасаа бүр одоо энэ очир дөрвийг хааж чадахгүй шүү дээ тийм ээ. Тийм биш хаах. Ерөөсөө л тийм өндөр юутай хариуцлагатай болчих. Ингээд энэ хоёр хуулийн зохицуулалтаа хийцний дараа за тэр хууль сурталчлах, тэр нөлөөлөх, эргээд энэ олон нийтийг уриалах, хандлага өөрчлөх ажлуудыг хий. Энэ хоёр хууль өөрчлөгдөхгүйгээр бид нар доор нь хичнээн журам, хичнээн стандарт,
хичнээн одоо юм нэмэр байхгүй. Энэ хуулиад байгаа журам өөрөө энэ бол зохицуулт нь хийгдэх хэрэгтэй. Тийм учраас энэ бүр нөгөө дээрээсээ малгай нь ерөөсөө зохицуулагдаагүй байна. Бид нар наан нь ингээл энэ 120 дугаар тогтоолоо ярьж байна. Энэ MNS-ээ ярьж байна те. Эдгээр чин доор нь бид нар асуудлын өөр юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр анханаас нь энэ хоёр хуулиндаа бид нар өөрчлөлтийг оруулах хэрэгтэй. Тэгээд дагаад энэ журам болоод эргээд энэ одоо reception гэдэг хүмүүсийн тэр одоо чадахжуулах эргээд тэр хүүхдийг орохт нь сайн асуудаг тэр камержуулах гэд бусад асуудлаа бид нар дараа нь шийдэж болно. Тэгэхээр энэ хаврын чуулганд бид нар энэ хоёр хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулах одоо энэ ажлыг л хийгээл энэ гарын үсгийг цуглуулад өнөөдөр одоо гэтэл ингээл хүмүүст одоо холбогдох хүмүүс нөгөө л явчлаа л да. Тэгэхээр 13,000 иргэний гарын үсэг гэдэг бол өргөдлийн байнгын орон дээр одоо цалин тэтгэврийн нэмэгдлэр ирсэн өргөдлийн хэмжээнээс бол давцсан олон хүний хүсэлт байна л да. Эргүүлээд Бацуг дараагаас болохоор манайх АСЕМ одоо хурлыг хийхэд бол манад байгаа зочд буудлын яг орны тоо бол хаанаач хүрэхгүй байна. За үе үеийн аялал жуулчлалын сайд нарын олон улсын хурал дээр очиж өгдөг одоо сая жуулчин хүлээж авна гэдэг амлалтаар бол амлалтаа бодохоор бид бол дэм буудал, гест хаус, зочд буудлын тоогоо бол тэлэх бодлого явуулах өвлийн аялал жуулчин татна гэдэг. Эргээд дотоодын одоо гэмт хэргийн гаралтанд дэм буудлуудтайгаа ингээ холбогдоод дэм буудлууд нь өөрөө гэмт хэргийн үүр болоод тахаар тэр бодлогоос эргэж харах хэрэгтэй юм шиг те. Тэгэхээр энэ дээр та одоо танай агентлаг ямар одоо чиглэл барьж явдсан бол жишээлбэл одоо төрийн байгууллагын зүгээс бол босгон намхан байна. Энийг улам чангалъя гэж энэ босго бол та намхан байгаа гэж бодож байна. Ер нь одоо бидний мөрдөж байгаа энэ стандарт бол үнэхээр зөөлөн байгаа нь бол харагддаг. Манай газраас байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтраад шинэ стандартыг бол стандарт хэмжигдсэн газарт одоо хургуулсан байж байгаа. Удахгүй энэ стандарт бол батлагдана. За дээр нь бид нар бас энэ дэм буудлын асуудал бол үнэхээр одоо хамгийн одоо бидний эмзэг цэг болчиход. Ер нь бол төрөөс бас ард иргэдийг, бизнесийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх юм зөөлөн бодлого бол олон жилийн хугацаанд явж ирсэн. Энэ бодлогын хүрээнд магадгүй энэ олон дэм буудлууд ялангуяа захын хороолд одоо үүс байгуулагдаад байгаа энэ дэм буудлууд бол гарч ирсэн. За нэг талаас бол манайхан бас буудлын бизнес энэ дэм буудлын бизнес л ашигтай юм байна гэдэг үүднээс л гошуур орсон. Аялал жуулчлал хөгжийн хажуугаар гошуурч орсон ийм асуудал бас байдаг. Ер нь бол бид нар аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр бол энэ чанарын шаардлага хагасан аюулгүй за тэгээд үйлчлүүлэгчд одоо ээлтэй найрсаг ийм үйлчлэгийг бол үүсгэх тал дээр бол байнгын дэмжлэг үзүүлж ажиллана. Гэхдээ нөгөө талдаа бол энэ болохгүй байгаа, бүтэхгүй байгаа үнэхээр ингээд яг гол төр зорилттой хүрч чадахгүй байгаа энэ газруудыг бид нэр одоо хаахаас өөр арга тэрт бол үлдээгүй. Тэгэхээр бид нэр сая ингээд энэ холбогдох газрууд хамтарсан шалгалтуудыг хийгээд ямар ч зөрчилтэй байгаа газруудыг бид нэр илрүүлсэн байж байгаа. Тоодохгүй бид нар нэгдсэн энэ дүгнэлт шалгалтыг дахин хийж энэ газруудыг хаана. Үнэхээр иргэн та аж ахуйн нэгжид хөрөнгө оруулагч бизнес эрхэлж байгаа хүн та хууль дүрмийн дагуу стандарт шаардлагуудыг биелүүл аюулгүй байдлыг ханга бидэртээ хийсэн бүх энэ одоо гэрээ хэлцээр баталгаатай мөрдөх хэрэгтэй. Хэрэг тэгж чадахгүй бол ийм бизнесийг хийхгүй л гэдэг ийм асуудлыг бид нэр ярьж эхэлсэн байна. Энэ бол тодорхой хугацааны дараа нэлээд үр дүнд харагдана гэж бид найдаж байна. За баярлалаа. Тэгэхээр даавар гэж бид бүхэн тал бүрийн төлөөлөлтөд дэм буудал ба гэмт хэрэг сэдвээр ярилцж байна. Үзэгч та бүхэн ч гэсэн нүүдэл шийдлэхүүр үгээр бидэнд саналаа ирүүлэх боломжтой. Дөнгөж сая нэг иргэн бол дэм буудлыг Улаанбаатар хотод дэм буудлуудыг юу гэж боддог вэ гэсэн чинь бас бооцоотоо тоглох газар гэдэг бас нэгэн одоо гэмт хэргийг хийлж байна л да. Тэгэхээр сүүхцааны сурчлагын дараа эргээд хилцүүлэгдээ орцгоё. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг даавар гэвч дэм буудал ба гэмт хэрэг сэдвээр тал бүрийн төрийн болон төрийн байгууллагын төлөөлөлтөд ярилцж байна. Тэгэхээр хүүхд хохирогч болсон ноцтой гэмт хэрэгүүд гарахад за манай ерөнхийлөгчийн институтээс бол бүр цаазын ялыг сэргээх хэмжээнд хариуцлага ярья гэдэг зүйлийг хууль зүйн яам руу өгөөд нийгэмд бол нэлээд хилцүүлэг үүссэн байна. Яг одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин нь болохоор түрүүн бас Цэрэн Бунцэг хурандаа хэллээ 40-од газрыг торгоход 9 сая төгрөгийн торгуул тавьсан. За сүүл гарсан очир төв дээр бол одоо ганцхан бас хэлсэн. Тэр нь бол одоо 50-аас 250 мянган нэгжээр торгохоос өөр одоо хууль эрх зүйн арга хэмжээ авах чадамжгүй байгаад байна гэдэг юм хоёр бүр түүл одоо харагдаад байна л та. Тэгэхээр энэний дундуур ямар
зохицуулт байж болдсон болоо гэдгийг сонирхмоор байна л да. Мэргэжлийн хяналтаас жишээлбэл нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бас та бүхнийг илүү шүдгүү болгочлоо гэдэг санал та хэлж байна те. Тэгэхээр яавал энэ чанарыг илүү сайн барих болцоотой болоо. Жишээлбэл одоо дотоод журам байх хэрэгтэй гэж байна. Энэ стандарт дээр бага насны хүүхэдтэй явж байгаа насанд хүрсэн хүнийг хүүхэд хэний хүүхэд вэ? Асран хамгаалагч нь хэн бэ гэдгийг тэр буудлын хамгаалагч ресепшн асуух зүйл стандарт дээр байгаа юм. Журман дээр байгаа мөн манай зөвшөөрөл өгтөөс аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулдаг. Тэр гэрээн дээр бол тодорхой бүр заасан байна. Хэрвээ 21 нас хүрээгүй хүнд үйлчлэхээр болвол харгалзах хүн бичгээр өндөө шалгаж ямар нэгэн хамаарлыг тогтоож эцэг ах トゥ энэ хамаарлыг тогтоож үйлчлэнэ. Үгүй бол 21 нас хүрээгүй насан турш хүнд үйлчлэхгүй гэдэг ийм журмын заалт байгаа мөн манай бас давхар гэрээ байгуулж гэж уулна явдгийг. Гэрээ зөрчүүл тусгай гэрээ зөрчсөн тохиолдолд зөвшөөрөл. Гэрээ зөрчигдсөн удаадаараа гэмт хэрэгүүлсэн тохиолдолд бид нар бол өөрсдөө өгч байгаа зөвшөөрлөө цуцлах хэрэгтэй. Бид нар цуцалдаг мөн олон дахин гэмт хэрэг гардаг газруудыг бид нар бол цагдаагийн байгууллаас тодорхойлтыг авч байгаа. Цаашид тусгай зөвшөөрөл олохгүй байх тал дээр бид нар ажиллаж байгаа. Тэгэхээр иргэдийн ямар сүлжээ байж болох вэ? За цагдаагийн бие бүрэлдэхүүн бол за алаг машинтайгаа гомдлоор тойрно хязгаарлагдмал. За гомдол дээр очих за хүүхэд хамгааллын сүлжээ бол одоо хуулиараа ажиллаж байгаа. За хүүхэд гомдол өгсөн тохиолдолд хүүхдийн хүчирхийлэл үлдэж гин гэсэн тохиолдолд тэнд нийгмийн ажилтаа очин цагдаагийн бие бүрэлдэхүүн очин. За тэгэхээр ийм сүлжээнүүд байж гин. Сонгон найрган дүүргийн иргэд одоо жишээлбэл манай редакц руу энэ хойдлын буудлуудаар сурвалжлах хийж өгөөч. Хөгшин амраахгүй байна, хүүхэд амраахгүй байна. Архитектурын согтуурлтын одоо төв болоод байна гэдэг гомдлыг бол удаадараа өгж исэн. Тухайн хорооны иргэд зохион байгуулалтанд орох тийм боломжууд байд юм болов. За иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа гомдол гаргаж болно. Өөрсдөө бас тухайн одоо засаг даргадаа гомдлоо гаргаж болно тий. Тэгэхээр тиймэрхүү системүүдийг бас харж үзсэн. За одоо яг ер нь бол сүүлд шин зохицуулалтаар бол хүүхдээ илчгэж хүмүүс томилогдсон. Дөрөв болгон дээр тухайн хүмүүс бол энэ дээр илүү санаачлагтай байх боломжтой. Бас бид нар чинь хүүхдийн байцаагч гэдэг тустай хүн байгаа. Эргээд хүүхд хамгааллын 108 гэх систем бүхэл одоо утастайгаа хамгаалах байртайгаа ажиллаж байгаа. Тэр иргэдийн хувьд бол ерөөсөө мэдээлэх үүрэг нь аягүй чухал юм байна. Одоо эргээд энэ тийм зүйлүүдийг бол иргэд бол байнгын бас харж байгаа шүү дээ. Орчин тойрных нь иргэд. Энэ дээр бол бүр яг цагдаагийн байгууллагт гомдол гаргах те эргээд тэр 108 утас 107 102 гээд энэ дээр бол өөхгүй бас мэдээлж явах хэрэгтэй. Яг зүгээр иргэдийн сайн дурын одоо эргүүл энтергээд ганц нэг хороонд бол үүссэн. Одоо юу гэдгийг хуучин нөгөө ингээд улаан юм зүгөө явдаг байсан шиг ганц нэг эцэг эхчүүд нэлээд тийм харанхуу тэгээд хүчрхийлэл ихтэй хороонд бас ганц нэг тийм санаачлаг бол гарч байгаа газар бол байгаа. Гэхдээ яг өнөөдөр бол иргэд энэ дээр бол тийм үгтэй айхтар зохион байгуулалтанд ороод юу яасан гэсэн юм тийм юм бол байхгүй. Зүгээр бид нар бол ийм нүдэ нэ гэсэн ийм одоо хэвлэлттэй юмыг бол нөгөө нэг маш тодор олон төрлөөр хэвлүүлээд хүмүүс энэ тэнд наадаг. Тэгээ ийм юмыг одоо биедээ бий болгосон хүн бол одоо нөгөө нэг баг давхар нэг цагдаагийн албаагчийн туслах мэд те сайн дурын одоо хүүхдийн хамгаалагч гэсэн өөртөө үүрэг аваад тэгээ иймэрхүү юмнууд дээр илүү анхаарал тавих ийм санаачлагыг гаргая. Угаасаа 10,200 хүнтэй хороонд нэг цагдаа оногдож шít. Тэгэхээр ядаж нэг хариуцлагатай нэг нүдэ нээсэн 1000 эцэг их тэнд одоо байг. Ингээд иргэдийн хяналт оролцоо өөрөө сайжраад ирэх юм бол энэ дээр бас өөрчлөлт гарахад бол маш том түлхэц бол болно л доо. Зүгээр энэ дээр давхар нэг айгүй их олон иргэдээс ирж байгаа нэг ийм гомдол байгаа юм байна. Одоо нээлттэй хэлцүүл юм чи хэлсэн л дээр баг. Энэ төрийн албан хаагчдын авилга албан тушаалын хамаарл энэ зочид буудал дээр маш их гараад байна гэж. Одоо жишээ шалгах гад очихоор цагдаа ярьчих чинь гэж байгаа зочид буудал. Тэгээд одоо шалгалт очиж шүү гэдэг мэдээллийг төрүүлээд өгчөж байгаа ийм тохиолдол байна гэсэн гомдлууд бол жишээ нь ирж байгаа. Эсвэл ерөөсө хэдэн жил дараалал хаагддаггүй зочид буудлуудын талаар наа чин тэр даргаих энэний хамаатан наа чи ерөөсө ямар ч засаг солигдсон байж л байдгийг гэж яригддаг буудлууд байгаа. Энийг бүр цээжээрээ мэддэг одоо төмөр замынхан бол мэдчихэл байгаа бах те ингээд ерөнхийдөө асуудал байгаад байгаа. Тэгэхээр эргээд энэ бол өөрөө айгүй хүнд асуудал юм байна. Эргээд одоо үүнийг зохицуулдаг, үүн дээр одоо хяналт тавих хэвээр энэ одоо төрийн аппарат маань өөрөө магадгүй ашиг сонирхтын зөрчлөөр үүнтэй холбогдсон байх магадлал байдаг юм биш байгаа гэсэн. Энэ бол одоо хардталт
маш олон иргэдийн хардталт одоо давхар энэ дээр явдаг. Тэгэхээр эргээд энэ бол бас тодорхой хэмжээний нөлөө гэж болцсохгүй гэдгийг бас хэлж байгаа юм л да. 13 дугаар хорооллын одоо Жулия гэдэг хүнсний дэлгүүр буудлыг бол одоо сошиал медиагаар бол хүмүүс байнга одоо хэлж байдаг те. Одоо энд бол архины зөвшөөрөл бол яаж олгоод идэм бэ? Энэ байгууллага бол одоо баг сүүлийн хэдэн жил тасралтгүй одоо арх зарж байна ч гэдэг юм уу. Тэгэхээр Цэрэн Бунцаг хурандаагаас яг энэ гэмт хэрэг, секс туризм хүүхдийг одоо биеийг үнэлүүлэх гэдэг юм уу, энэ гэмт хэрэг ингээд шинжлэгдээд илүү өөр төвшөнд очиод байгаа болохоор цагдаагийн бие бүрэлдэхүүн бас яаж ажиллах шаардлага гарч байна. Зөвхөн иргэний гомдлоор явна гэхээр бол одоо гэмт хэрэг гарсны дараа яг урьдчилан сэргийлэх гэдэг том чиг үүрэг орхигдоод байгаа юм шиг санагдав. Цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хуулийн хүрээнд бид бас тодорхой төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг үл шаттай авч хэрэгжүүлж байгаа. Мөн урьдчилан сэргийлэх тухай хуулинд бол иргэн аж ахуйн нэгжийн үүргийг бас тодорхой заагаад өгсөн. Өөрсдөө урьдчилан сэргийлэх ажлыг бас зохион байгуулах ийм үүрэгтэй. Урьдчилан сэргийлэх чиглэлээр бид та асууж энэ төр тодорхой төрлийн гэмтэргүүд дээр үл яг чиглэсэн энэ нөлөөлөл арга хэмжээнүүдийг л авч байгаа. За зочид буудлын гэж одоо саяын шалгалтаар яваад үзэхдээ энэ зочид буудлууд яагаад ийм олон зочид буудал зөвшөөрөлгүй байгаа юм бэ гэхээр стандарт юмаа судалдаггүй юм байна. Тэр үйл ажиллагаа эрхлэх шаардлагатай мөрдөх төр журмаа үздэггүй юм байна, мэддэггүй юм байна. Энийг бид нар одоо энэ шалгалтын хүрээнд бол ер нь сурчлах хэрэгтэй байна. Стандартын сурчлах хэрэгтэй байна. Журмын сурчлах хэрэгтэй байна. Ингээд бид одоо бас нийтэд хүргэх энэ захин ертөнцөөр шторк мэдээллийг бол цацж байгаа. Аннаас үүдээд бол сүүлд авсан мэдээлэлээр бол нийслэлийн аюул жуулчлалын газар дээр бол бас зөвшөөрлөө авах гэсэн стандартаа хангасан гэсэн ийм хүсэлт ирэх үл одоо тоол өссөн гэсэн ийм мэдээлэлтэй байгаа. Энэ буудалд үлдэж байгаа гэмтэрэг энэ шалтгааныг би түрүү хэлсэн байгаа. Тэгээ энэ хяналт сулаас гол юм шалтгаалаад байгаа. Бид бол энэ дээр төрөл бүрийн хяналтуудыг ярьж байна. Сая ган жохлон хэлсэн тэр янз бүрийн одоо нөлөөлсөн ийм мэдээлэл гэдэг юм дээр бид мөн адилхан дотоод хяналт шалгалтын ажлыг үл орчимжуулж байгаа. Давхар одоо бас энэ дээр манай дотоод хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжиж энэ дээр бид бол дотоод хяналтаа тавьж байгаа. Цаашдаа ч энэ мөн ингээд тавигдаад үргэлжлэх байх. Энэ өнөөдрийн байдлаар бол яг одоо ингээд тийм болцсон байна, нөлөөлсөн байна гэдэг ингэж шалгагдсан, нотлогдсон бас зөрчлөл илрээг байна. Тэгэхээр Монгол улсад одоо зочид буудал, дэм буудлын үйл ажиллагаа эрхэлж байгаа энэ аж ахуйн нэгжүүдийг хариуцлагын хэлбэрээр нь харахаар 273 нь буюу 89.5% нь бол компани. За 286 нь бол иргэн. За тэгээд олон улсын хөрөнгө оруулалттай Хятад, Бүгд найрамд Солонгос улс, Японы улсын хөрөнгө оруулалттай хамтарсан аж ахуйн нэгжүүд гэд байд юм байна л та. Тэгэхээр хувь иргэн энэ дэм буудал нээж болох уу? Эсвэл заавал компани байх ёстой юу? Одоо мөрдөж байгаа хууль эрхцэн боломжоор л иргэн зөвшөөрөл олгож байгаа. Анх бол бид нар 120 дугаар тогтоолыг боловсруулад өргөн бариад батлуулахдаа бид нар зөвхөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэнэ гэдэг ийм заалт оруулж өгсөн. Энэ нь өөрөө иргэд хариуцлагын тогтолцоотой бас холбоотой. Тэр мэдээж хариуцлага аюулгүй байдлаас гадна татврын асуудал энэ дээрээс давхар орж ирдэг. Ийм байсан. Гэвч иргэдийн гаргасан гомдлын дагуу бид нар энэ асуудлыг шүүхтэр эцэслэн шийдвэрлэхдэгтэй танаа газрын журмаараа иргэдийн бизнес хийх энэ үндсэн одоо эрхийг бол зөрчсөн байна. Тийм учраас иргэнд олох гэсэн шийдвэр гаргасан. Тэгээ бид нар журамд өөрчлөлт ороод одоо бол аж ахуйн нэгж болон иргэний хүсэлтээр энэ зөвшөөрлийг олгож бизнесийг хийх боломжийг бид хангаж байгаа л да. Тэгэхээр яг тогтоол хилцэх явцад бол маргаан үсээд тэгсэн. Тий 90% хүмүүст олгож байгаа гэсэн үг тийм. Одоо ингээд 28 буудал за сая баригдлаа гэлдэг чинь цагдаа яваад очир төв зөвшөөрлгүй үйл ажиллагаагаа явуулсан хэвээрээ байгаа хэн цаг мөчид тэр хүмүүс дээр одоо шалгалт орвол яаж ямар торгуул тавих вэ? Мэргэжлийн хяналтаас за цагдаатай цугуучлаа гэхэд баривчлах уу? Үүдийн лацдах уу? Одоо ягаад тэгэхээр 50,000 төгрөгөөр торгоод яваад өнгөд маргааш нэргээл төрслийн тухай хуулиар угаасаа
барилга байгууламжийн зориултын бус. За тэгээд эрүүл ахуйн шаардлага хангаа нөхцөл үйл ажиллагаа явуулж явах юм бол тухайн одоо үйлдвэр үйлчлэгийн эрхлэгчийг иргэн бол 300, аж ахуй нэгж байгуулвал хуулийн этгээдийг бол 3100-тэй дэмжих хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн энэ заалтын дагуу манайх бол торгох шийтгэл ногдуулдаг байж байгаа. Саяны тэр нөгөө би бас нэг юм тодруулаад хэлчихье гэж бодож байна. Тэр нөгөө Батчиг даргын ирсэн дээр бол энэ 18 наснд хүрсэн хүүхэд одоо хүрээгүй хүүхэд хэрвээ зочдлуулаар үйлчлсэн бол ямар эрх зүйн зохицуулт байдгийг бэ? Энэ дээр энэ зохицуулт байдаг вөхөр ер нь энэ хууль тэгээд мэдээж одоо барьж байгаа хоёр стандартаар бол энэ талаар бол юм дурдсан юм байдаг юм билээ. Өдөр сая би ганцхан бас уулзаа ярьцж байхдаа энэ хуулийн зохицуултыг бас хийж өгмөр юм байна гэдэг талаас. Зүр Батчиг даргын хэлдэг тэр нөгөө нийслэлийн нөгөө иргэдийн хурлын 120 дугаар тогтоол тэгээд эдний нөгөө барьж байгаа гişлэгээ олох журам дээр л энэ заалтан байдаг. Гэтэл энэ журам дээр байгаа заалтыг чинь бас нөгөө хууль эрх зүйн хувьд барьж бай. Одоо ямар нэг захиргааны шийтгэл ногдуулах гэвэл энэ эрх зүйн хувьд бас чадамжгүй юм болчиход байгаа юм л. Тэгэхээр бид нар эндээс юу харж байгаа нөхөр хууль эрх зүй энэ стандартаа бас шинжилж их шаардлагатай байна гэдэг эндээс харагдаад байна. Тэгэхээр хэрлэн мэрэгчлэнээс энэ дүүргүүд дээр гэмт хэрэгтэд тэмцэх үндэсний зөвлөлгөө хууль зүйн ам дээр байгаа тийм. Тэгэхээр дүүргүүд дээр бас иргэдийн төлөөлөгчдийн зарим төлөөлөгч хэлж ийсэн зөвхөн цагдаагийн төсөв дээрээсээ гадна бас ингээд нэг дүүрэг дээр бол нэг 20-30 сая төгрөг сургалт сурчлагын тавигдаж өгдгөө. За эдгээр төсвийг одоо яг энэ чиглэлээр ажилдаг төрөм сургуулиудаа олгох юм уу? Иргэдийн сүлжээ үүсгэх, хариуцлагын сүлжээ үүсгэх энэ чиглэл рүү зарцуулж болдгоо юм. Гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл дүүргүүд дээр ажиллаж байгаа тэр зөвлөлийн талаар бол би бас нэг сайн мэдээлэл байхгүй тий. Тэр бол цагдаагаас Цэрэн бонцог хурандаа тэр талаар мэдээлэлтэй байгаа юу та? Хууль зүйн яам дээр үндэсний зөвлөлд ажилладаг Монгол улсад гэмтэргээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ажиллаж байгаа. Мөн одоо нийслэлд гэмтэргээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл байна. За дүүрэг дээр салбар зөвлөлүүд ажиллаж байна. Энэ бол цагдаагийн байгууллагатай бид бол бас хамтарч ажилладаг. Өрсөн сэргийлэх ажлаа бол ер нь уялдуулж явуулдаг зохицуулах зөвлөлүүдтэй. Тэгэхээр цагдаагийн хийж байгаа шалгалтыг бол одоо яг энэ сэдвээр хэлцүүлэх чинь хүний эрхийн зарим мэргэжилтнүүдтэй сансаа хэлцэж байхад цагдаа нар маань ингээд шөнийн зочд буудал руу юм уу, дэм буудал руу орж шалгалт хийхдээ зарим тохиолдолд бол баримтжуулахын тулд бичлэг хийдэг ба. За тухайн бичлэгээ бол заримдаа бол одоо нүрийн дараад юм уу ингээд сошиал медиагаар ийм шалгалт хийлээ гэж сүүлийн үед бас их тавьдаг болч гэмтэргийн эсрэг сурчлагын бол үр дүнтэй арга гэж бодож байгаа. Гэхдээ хэрвээ насанд хүрсэн хоёр хүн одоо зөвшөлтсөлийн үндсэн дээр гэж ярьдаг одоо англиар бол консенсус гэдэг байгаа. Одоо гендрийн одоо хүүсийн тэгш байдлын талаар ажиллаж байгаа төрөм сургуулиуд бас энэ талаар сургалтуудыг хийгээд лээ. Залуу өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүд төрөм сургуулийн хийсэн. Тэгэхээр насанд хүрсэн хоёр хүн дэм буудалд ингээд байхад цагдаа мэргэжлийн хяналтайгаа юм аль жуулчлалын газартаа шалгалт хийгээд ороод ирлээ гэд хувийн нууцын асуудал дээр шүүмжлэл дагуулад байна л та. Энэ дээр яаж мэдрэмжтэй одоо гүйцэтгэх ажиллагаа гэх юм уу шалгалтын ажиллагааг явуулд юм болоо. Тэр нь яг энэ дээр бид нар тэр үйлчлүүлэгч зөрчилтэй үйлдэл хоёрыг ялгаж байгаа. Тэрүүгээрээ бид бас зөрчилтэй одоо хуулийн дагуу энэ бол эрүүгийн гэмт хэрэг юм уу зөрчил юм уу гэдгийг бид одоо шалгаж тогтоож энэ ажиллагаа дээр үндэслэж тэр бичлэг одоо босод одоо энэ нотлох баримтууд бол гарч ирж байгаа. Тэрнээс үйлчлүүлэгч болгон дээр бид бичлэг хийгээд ийм одоо баримт цуглуулад явна гэдэг ийм ойлголт бол байхгүй. Тэгэхээр өнөөдрийн байдлаар энэ дэм буудлага гэдэг ойлголт бол бид одоо өнөхөр бас ингэж ярьж штэ. Энэ маань бол юу гэдгийг гадаадын иргэн битгий хэл орон нутгаас одоо нийслэлд ирсэн нэг иргэн энд үйлчлүүлдэггүй ийм л газрууд байгаа. Энийг л бид нар яриад байгаа. Энийг л одоо бид нар бүр дээрээс нь зөвшөөрөл авахгүй үйл ажиллагаа явуулдаг байгаа газруудаа л хаач. Гэдэг энэ асуудлыг л ярьж байгаа. Энэ дээр л гол одоо бидний асуудал байна. Тэрнээс зочд буудал болгон юм уу одоо тэр стандартаа хангаад зөвшөөрөл авсан тэрнийхээ дагуу явуулж байгаа дэм буудал гэдэг юм нэг нэрэн дор бас бусдыг бол бид нар үүсгээгүй. Тэр хүн бизнесээ хуулийнхаа хүрээнд эрхлээд явах хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр энэ Монгол улсад мөрдөж байгаа хууль тогтоомжийг бол бид
хэрэгжүүлж дагаж мөрдөх ёстой гэдгийг л бид нар ярьж байгаа. Тийм учраас энэ хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа газрууд бол ер нь иргэн хүн өөрөө ухамсарлаад энэ үйл ажиллагаагаа зогсоочих хэрэгтэй юм байна. Тэгэхээр заавал төрийн одоо байгууллагын шалгалтаар зөрчил илрээд заавал тэр шийтгэл хүлээгээд заавал одоо тэр цагдаагийн байгууллагаас шаардлага аваад ингээд удаа дараа үргэлжлээд нууцаар нэг ажиллаад шалгалт очихлоор хаагаад нэг 5 хоногийн давтамжтай эргэж ажиллаад энэ төр байдаг ийм одоо ийм зөрчлүүд бол бас сүүлийн үед нэлээд байна. Энэ дээр бол би түрүү хэлсэн бид нар хамт шалгалтын ажлыг бол явуулж байна. Он гарсаар бол бид нар одоо ингээд эхний 20 хоногийн байдлаар бол түрүүний ярьсан тэр үзүүлэлтүүдийг ярьж байгаа. За иргэд маань ийм дэм буудлуудыг стандарт хангаагүй зөвшөөрлгүй шаардлага авахгүй ажиллаж байгаа бизнес гэж хэлэхэд хэцүү юм зүйлүүдийг хаагаач гар үсгээ ингээд цуглуулад байгаа юм. Цагдаа хаачи гэж юм. За Бацугт дарга бас хаачи гэж юм. Тэгэхээр энэ үлрэлтэд багтаж одоо хідэн газар хаах асуудал яригдэж байна. Одоо бол за сая бид нэр байгаль орчны аяж үйлчлэлийн яамтай хамтраад манай дүүргүүд оролцоод за манай мэрэгжлийн холбогдох байгууллагууд оролцоод шалгалтаар явсан. Энэ дээр бол илэрсэн зөрчил бол хамгийн ихэнд бол зөвшөөрөл авах 125 дэм буудлыг бид нэр илрүүлсэн байна. Энэ 125 дэм буудал бол нэгдүгээр зөвшөөрөл аваагүйгаас гадна зөвшөөрлөгөөр удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан. За энэ зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө бол хүсэлтэд гараад зөвшөөрлөө сонгуулах хэрэгтэй шүү дээ. Дээр нь бол зөвхөн манай зочдлын буудлын дэм буудлын стандартаас гадна эрүүл ах бай одоо бусад холбогдох одоо стандарт дүрм журмуудыг зөрчсөн. Тэнд хүрхээргүй ийм газрууд. Тэгэхээр бид нэр ихний ээлжинд бол энэ 125 дэм буудлыг бол огт үйл ажиллагаа явуулахгүйгээр хаах, лацдах, цааш бас холбогдох дараагийн шатны арга хэмжээндийг аавна. Энэ хүсэлтийг бол одоо холбогдох газрууд маань прокурорын байгууллагад хүсэлтээ тэр газрууд нэртэй амг явуулсан байж. Эндээс ингэ зөвшөөрөл олгосон дараа бол бид нар бол энэ газруудыг хаа. Дараагийн ээлжинд бид нэр өөрсдөө зөвшөөрөл өгсөн газруудаар бас шалгалтууд явуулна. Үнэхээр тухайн одоо мэрэгчтэй очиж шалгаж явах хугацаанд стандартын шаардлага хангаж идэг. Хангаагүй байсан ч гэсэн одоо бид нар хугацаатай өгүүрг өгдөг. Болохгүй байгаа юмудаа зас янзлаа дутуу юм хийгээд ингээд дахин өсөлтөд орвол ирэх юм бол бид нар дахиж очиод болж ивэл стандартаа үнэлгээ өгдөг. Өгсөн газруудаас дахин явж шалгах шаардлагатай болж байна. Ер нь бол бид нар энэ замраг болсон энэ бизнесийг энэ амаа намаагүй яваад байгаа энэ гэмт хэргийн тоо гаргаад байгаа насан турш хүүхдүүд үйлчлээд байгаа хүний амь насанд алдаад байгаа эрүүл мэнд тохирол өчрүүлээд байгаа энэ газрууд бол хаажж цааш гар хэмжээг аав. Тэгээд бид нэр энэ салбарын үйлчлэг илүү чанартай юм үйлчлэглэл бид шилжүүлнэ. Тэгэхээр эндээс нэг сонирхолтой асуулт бас гарч ирж байна л да. Яг дэм буудлуудаар гест хаус орчдын бол гадны жуулчид хэрэг үйлчлүүлээд за тэдгээр хүмүүс одоо хохирох юм бол ирж байгаа гадны иргэдийн аль жуулчдын гомдол хэрэг ирдэм бол танаа дээр ер нь бол юм байгаа. Энэ дэм буудал гэдэг энэ одоо нэр томьёонд орж байгаа буудлууд бол Улаанбаатар хот хэвчлэн одоо захын хорооллуудаар захын хороодуудаар ингэ байрсан. Тэгээ тийм учраас бас хараа хяналт багтай. Ийм буудлууд бол дээр зөрчил дутагдлууд гараад. Ер нь бол гест хаус гэдэг маань өөр бол арай өөр төрөл зүйлэлтэй. Өөргөө одоо орон байранд ч юм уу одоо ингэ гадны зочдыг авдаг. Гест хаусууд дээр бол ямарваа нэгэн гомдол гэмт хэргийн одоо асуудал бол тунчиг бага. Ер нь бол яг тухайн орчинд одоо юу гэдэг өглөө ирчүүлж ирлээ машин тэргэндээ ингэ шуугж яах гэдэг чинь тийм гомдлууд ирдэг баг. Баг зэрэг хаяа. Тэгэхээр тэр гомдлын дагуу бид нар тухайн аж ахуйн нэгж шаардлага гургуулээд та нар одоо бусад иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах шаардлагыг хөргүүлж ажиллаж байгаа. Ер нь бол бас тодорхой хэмжээний дэм буудлууд, гест хаусууд чинь орон сууцны бас 1-р давхарт, 2-р давхарт, заримдаа 9 давхарт хүртэл үйл ажиллагаа явуулдаг юм үйлчлэгүүд байдаг. Мэдээж хамгийн ихний одоо бидний шаардлага бол хамт амьдарч байгаа орчин суугчдаас зөвшөөрөл гар үсэг авч ээж одоо танах үйл ажиллагаа эхлэх ёстой гэдэг юм шаардлага тавьдаг. Тэгэхээр ганцхан өмнөх жилүүдэд бас хүний 8-аар бол цуврал нэвтрүүлэг хийж бас яг тэр чиглэлээр ажиллаж байсан. Тэгэхээр аялал жуулчлалын баазуудаар секс туризм хөгжөөд байна уу гэдэг одоо асуудал заримдаа бол одоо гадны насан туршидтын сайтуудад одоо Монголд ирж хийсэн бичлэг хийсэн одоо насан туршидтын кино гарсан байх жишээтэй байдаг. Тэгэхээр энэ тал дээр танаа төрөмсөө агуулга анхаарч иргэдээс гомдол авч ирсэн зүйл байдаг уу? За маш чухал асуулт байна. Ер нь бол одоо Монгол улс T2 гэдэг
Төхөн худалдаалах гэмт хэргийн үзүүлэлттэй. T2 гэдэг олон улсын зэрэглээс T3 руугаа энэ бол унаж явна. Одоо маш ойрхон байна. Одоо T3 руу шилжээд. Ингээд T3 руу бид нэр шилжсэн тохиолдолд бол олон улсын хэмжээнд маш олон хязгаарлуулах арга хэмжээ бид нар авах болно. Тэгэхээр Монгол улс маань өмнө нь болоод төхөн худалдаалахыг одоо дамжин өнгөрөхтэй одоо холбох тийм улсын тоонд ордог байсан бол одоо бол одоо өөрсдөө хүнийг гаргаж худалддаг Монгол улсын иргэн иймэрхүү илүү одоо муу зүйлт рүүгээ орж байна. Тэгэхээр яг одоо энэ яригдаад байгаа энэ олон зочид буудал, энэ олон юм дээр бол энэ биеийн үнэлэлт гэдэг нэрэн дор бага насны хүүхдийг ялангуяа бас бусдыг хүчээр биеийн үнэлэх зохион байгуулалттай гэмт хэрэг яваад байгаа маа. Тэгэхээр энэ уламжлалт гэмт хэрэгүүд бүгдээрээ одоо цахим гэмт хэрэг рүү янз бүрийн хэлбэрлөө орсон байна. Саяны өөрөө чи ярьсан секс айдал журсалч гэсэн одоо нэршлээ өөрчлөөд гольф туур гэдэг нэртэй болсон тийм. Ялангуяа энэ одоо жуулчны байгууллагууд за бүр хэдэн 2-3 автобусаараа одоо Монголд зөвхөн Монгол одоо охтуудтай бэлгийн ажил хийх гэж тийм. Бага насны охтуудтай одоо тийм секс үйлчилгээ авахын тулд ирж байгаа. Тийм одоо юу байна? Одоо тийм одоо жуулчлал байна Монголд. Энэ нэргээд юун дээр суурлаад байна гэхээр саяны ярьсан тэр зочид буудал болоод жуулчны баазууд дээр суурлаад байна. Тэгэхээр үндсэндээ гадаад улсаас Монголд хурж ирээд бага насны хүүхдийн эсрэг онц настай зохион байгуулалттай маш одоо хүнд гэмт хэрэг хийгээд буцаад явж байхад үүнийг одоо шууд утгаараа дэмжигч буюу энэ үйлдэлийг одоо тэр одоо үүрэн энэ зочид буудал болоод эргээд энэ дээр бол юунууд одоо тэр нэг жуулчны баазууд орж байна. Тэгэхээр энэ төвшөнд бол зөвхөн дэм буудал биш. Энэ төвшөнд бол өндөр зэрэглэлтэй зочид буудлууд ч гэсэн хамаарагдаж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэлээд ноцтой асуудал. Тэгэхээр энэ бол нэг одоо сүүлийн нэг 5-аас 6 жил бол энэ бол сүүлийн нэг 2-3 жил бол арай багассан. Тэрнээс өмнө бол нэг 2010-11 оны үед бол энэ бол бүр одоо өөрөө ч яриад байгаа тэр нэвтрүүлэг. За тэгэл одоо ерөөсөө Монголд ийм юутай өргөвчтэй аялал хийх гэж ирээл өөрөө интернет харж агаад одоо охтуудыг олоод авдаг. Тийм одоо хэмжээнд бол байсан. Одоо энэ маань бол үргэлжилж байгаа. Энэ дээр бол тэр том караокенууд том бүр одоо 60-70 хүн ордог караокенууд бол шууд хамааралтай. Энэ дээр бас зочид буудал болоод хамгаалагч ресепшнуд хамааралтай. Энэ дээр бол тэр жуулчны баазууд хамааралтай. Эргээд энэ яг энэ төрлөөр бол одоо тэр хөтчин зуурчилсан болоод жолооч нь одоо тэрвэрлсэн ял авч ирсэн удаа байгаа шүү дээ. Тий. Тэгээд энэ бол өөрөө бас л нэг бага насны хүүхд оролцоод ирэхээр энэ бол аюу хүн гэмтрэг бол явчихж байгаа маа. Тэгэхээр энэ дээр бол бас нэлээ илүү анхаарал тавих тийм бол одоо шаардлагууд бол гарч байгаа. Тэгэхээр бид нар бол одоо энэ бүгдээрээ зогсчод нөгөө зочид буудал бизнес эрхлэгчдийг одоо үзье ядаад байгаа юм биш шүү дээ. Энэний тэр цоорхой одоо энэний тэр боломжийг ашиглаад энэ хүчирхийлүүлдэд байгаа энэ бага насны хүүхдийг хохироогоод байгаа тэр хар тамхи энэ садар самун энэ зүйлийг л бид нэр зохицуулах гээд бас яриад байгаа. Тийм учраас бас хоёр талаар нь ойлгох шаардлагатай байх гэж бодож байна. Бүх зочид буудлууд мэдээж бас ийм байгаад байгаа юм биш. Гэхдээ яалтчгүй миний саяны ярьсан асуудлууд бол Монгол улсад байгаа. Одоо ингээд хавар болоод сезон өгдөг энэ бол ихстэй. Тэгэхээр нийслэлийн бүсд байгаа амралтуудаар бол одоо архитектурын сектор гэмт хэрэг ихсэж гин гээд богд уултанд байдаг амралтуудыг бол жишээлбэл өнгөрсөн оноос эхлээд бол олон шалгалт явж бас зарим дээр нь арга хэмжээ авагдчихснийг санаж байна. Манай редакц мэдээлэл бэлтжижсэн. Тэгэхээр яг аль жуулчлалын бааз гэдээ явчихаар тэнд ямар ч одоо хяналт байхгүй юм шиг санагдаад байна. Нийслэлийн мэргэжлийн жишээлбэл одоо налахаасаа тэрийг шалгах уу, налахын цагдаа тийшээ явж шалгах уу, аль жуулчлалын бүсүүд рүү, Төв аймаг руу, Тэрэлж рүү ч гэдэг юм уу, тархны замд байдаг амралтууд Багнуур руу гэхээр тийшээ хэр ойрхон явж шалгалтуудыг хийдэм бол тэнд стандарт мөрдөгдөж гин үү? Энэ бол нийслэлийн нутаг дэвсгэр дээр байж байгаа хэмжээнд бол нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас энэ шалгалт хийдэг. Саяны таны дорч юм бол налах дүүргийн мэргэжлийн хэлтийн хэлтээс за манай нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас бол орчин сэргийлэхийн шалгалтаар бусад одоо хийн шалгалтын чиглэлээр бол хийн шалгалт хийгдэж явагддаг байж байгаа. Ер нь энэ амралт жуулсны газар за дээрээс энэ зочдлын дээр бол нархтын согтуурах асуудал бол байна. Гэхдээ энэ архи согтууруулах хундааны зүйлийг нэг зүйл нь бол энэ зочдуудад байж байгаа нөгөө архи одоо мини бар гэдэг байна шүү дээ. Энэ дээр одоо бид нар ямар зохицуулалтаар ямар зохицуулалт хийж өгөх ёстой вэ гэдэг асуудал бас орхитой байгаа. Жишээлбэл одоо мэдээж зочдууд гэхэд нийтийн хоол бэлтгэхийн газар байх ёстой. Тэндэн болно гэдэж архи согтууруулах хундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг автсан байдаг. Гэтэл одоо үйлчлүүлэгч тухайн одоо үйлчлүүлэгч маань одоо англи юу
жиргэлээрээс хамаарал лүкс, сагс лүкс гээд өрөөнд одоо орж үйлчлүүлэх тэнд бол архи байдаг. Архи одоо архицсан архи структурлах хундаа зүйл байдаг. Гэтэл энийг одоо хаанаасаа бид зохицуулт хийж одоо зөвшөөрлийг олох хэрэгтэй юм би. За эндээсээ мэдээж тэр тухайн одоо бас асуудлууд гарч ирсэн одоо хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудлууд, бусад юм асуудлууд бас гарч ирдэг байж байгаа. Тэгэхээр энэ зочдууд тэр энэ зарж байгаа энэ архи структурлах хундааны зүйлийг бас энэ зохицуултаар бас хийж өгөх зүйтэй байна гэдэг энэ одоо бас бид нар бас хараад байгаа. Тэгэхээр 125 газрыг бас холбогдох хуулийн байгууллагууд нь өглөө гэж юм. Тэгэхээр Буцаг даргаас за танахаас бол ингээд энэ байгууллагууд ингээд ямар ч тусгай зөвшөөрлгүй ажил явуулаад байна. Хүн иргэдээс одоо мөнгөний аваад өрөөгөр үйлчлдэг ч юм уу. Тэгэхээр энийг прокурорын байгууллага руу шилжүүлэхээр одоо прокурорын байгууллага ямар ажил хийх боломжтой? Энэ бол зөрчлийн тухай хуулиар бол ямар нэгэн одоо торгол шийтгэл юм томоохон арга хэмжээ авахд бол прокурорын байгууллагаас хүсэлт гаргаж байгууллагад хандаж шүүрэл авч иж хаах үйл ажиллагаа төтөлзүүлэх зохицуулттай болсон байгаа. Тэр одоо хуулийнхаа дагуу бид нэр арга хэмжээ авч байгаа. Жишээлбэл одоо манай газар гэхэд бид нар бол очиод тэр газрыг хаах эрх зүйн бол чадамж биднэрт байдаг. Бид нар өөрсдөө олгосон зөвшөөрлийг одоо цоцолж хурааж авах боломжтой. Дээр нь бид нар хуулийн ялтын байгууллагад холбогдох газруудад энэ мэдээллийг өгдөг. Энэ газрууд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг нэрийг байршилтаар ингээд өгдөг. Манай бол чадамж бол юм байна. Дээр нь бидэж олон удаагийн зөрчил дутагдлалд орсон газрууд дахин зөвшөөрөл олохгүй байх тал дээр бол анхаарч бид нар бас харж ихсаалтанд оруулж тэр газруудад илүү анхаарал тавьдаг байх л та. Тэгэхээр цагдаа аялал жуулчлалын газар мэргэжлийн хяналт нийлээд тийм харж ихсаалт хийх юм уу? Иргэдээс гомдол цуглуулах тийм ажил ер нь хийгдэх юм болоо. Иргэдээс гомдол цуглуулах юм бол дараа нь тусгай одоо зөвшөөрөл туслах юм уу? Ямар нэгэн арга хэмжээ авахд бол илүү үнэлэлтэй болохоор юм шиг санагдаад байна л да. Ер нь гомдол мэдээллийг бол тухайн урт нь авч байгаа. Энэ зөрчлийн хэрэг үүсгээд шалгаж байгаа тохиолдолд бид прокурорт хянуулж прокурорын хяналтанд ор энэ үйл ажиллагаа явагдана. Энэ тохиолдолд бид нар бол бас энийг төр хаах энэ арга хэмжээнүүд бол прокурорын зөвшөөрлөөр хийх боломжтой. Тэр харж агсаалт гэдгийн хувьд бол манай байгууллагын хувьд бол бүртгэл хяналтын сантай зөрчил авагдсан. Дээрээс нь объект субъектийн судалгаанд бол эдгээр бол байнга бүртгэгдэж шийтгэл ногдуулсан тоо за зөрчил гаргасан тоогоор ингээд бүртгэгддэг учраас бид нар бол энэ дээр дараа дараагийн хяналтыг хяналт шалгалтыг зохион байгуулах дараа дараагийн одоо шийтгэл ногдуулахд бол бусад тэр өмнөх үйлдэлүүдийг бол харж тооцох бас боломжууд байгаа. Тэгэхээр Лантон төхөө өдрийн сургуулийн хувьд бол за нүдэнэ компанид ажлыг зохион байгууллаа. Одоо дараагийн алхам за санал гар үсгүүдээ бол яг холбогдох хуулийн байгууллагууд нь хүргээд өгчих юм байна. Тэгэхээр яг энэ чиглэлээр энэ дэм буудлуудыг үйл ажиллагааг нь илүү хяналттай авахар бол юу хийж төлөвлөж байна дараагийн алхам? За ер нь бол бид нар дүүрэг өөрөө санаачлах гарахны үр дүнтэй байдаг юм байна гэж харсан. Саяхан бид нар бас Баянгал дүүрэгтэй ерөнхийдөө уулзаж хамтарч бас сургалт үйл ажиллагаа зохион байгуулсан. Жишээ нь Баянгал дүүрэг бол одоо засаг дарга нь өөрөө санаачлаад бүх тэр дүүрэг дээр үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, саун массаж гэдэг ерөнхийн хүүхдийн эрхтэй холбогдож байгаа ийм газрууд руу бол нэлээд тийм юу гэдгийг хүчтэй тийм одоо нөлөөллийн ажил, шалгалтын ажил, эргээд нөгөө нэг тэр хүмүүсээ чадварчуулах ажил энэ төрийг бол ер нь бол хийсэн байлээ. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас эргээд энэ ер нь бол явж төр төрийн бас байгууллага хоорондоо хамтарч ажиллаад үүн дээр иргэд олон нийт эцэг эхчүүдийн оролцоо нийлж ижил энэ зогсно. Тиймээс бид нар өнөөдөр нэг юмыг хайж яриад байна л да. Эцэг эцэд энд бол эцэг эхчүүдийн хариуцлага хяналтын тогтолцоо бол ерөөсөө яригдсангүй өнөөдөр. Эцэг эцэд тэр болон тэр насан туршийн хүүхдүүд гэж байгаа юм чинь бүгдээр аав ээжтэй байгаа тийм ээ. Эргээд бас эцэг эхчүүдийн тэр нэг хариуцлага хүүхд рүүгээ хандсан тэр одоо тэр харж хандж байгаа байдал бол өөрөө маш хариуцлагагүй байгаа шүү дээ манай. Тийм эргээд ер нь бол энэ хүчирхийлэл за одоо янз бүрийн асуудал төр бол иргэд олон нийтийн оролцоо ялангуяа эцэг эхчүүдийн оролцоо маш их сайн идэвхтэй байж энэ хүүхдийн хүчирхийллийн асуудал өөрөө бас энэ дээр илүү сайн үр дүн гардаг бол тийм туршлагууд байгаа. Тэгэхээр ямар ч байсан дүүрэг орон нутаг болоод эргээд одоо төрийн байгууллагаас хамтарч ажиллах нөлөөлөх одоо иймэрхүү саналуудыг бол бид нар бол
маш одоо талархалтайгаар хүлээж авна. Одоо бид нэр энэ 7 хоногт бол Төв аймгийн 100 модонд бол ажиллах гэж байна. Тийм. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд орон нутагт бол бид 4-5 аймагт бол энэ хүүхдэд ээлтэй хөрш за тэгээд тэр хүүхдэд хайртай жолооч эргээд энэ үдэнэ гэдэг ингээд байгууллагууд руу хандсан арга хэмжээнүүдийг бол нэлээд өргөн даалгацтай явуулж байгаа. Энэ бол одоо зөвхөн нөгөө юм өрөө слоган биш. Энэ эргээд өөрийгөө энийгээ дагсан байгууллагын амлалт гэж байдгийг. 3 амлалттай. Эргээд тэр энийгээ одоо ингээд одоо юун дээрээ хаалган дээрээ наасан тийм ийм байгууллагууд болохоор яг одоо энэ хүний эрхийн талаар наацхийн сургалтын суудаг тэр 107 108 утаснуудыг одоо ойлгож авдаг тийм эргээд хүүхд хүчирхээлд өртсөнийг харсан үед яах ёстой вэ гэсэн бүх тэр чиглэлүүдийг авдаг. Энэ дээр бол одоо модерн номоц 24 сүлжээ бүх ширээн дээрээ бүх хаалган дээрээ тавиад бүх зөөгч нартаа сургалт хийцэн байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол бас энэ байгууллагуудын эргээд энэ бусад одоо хамтарч ажиллах энэ одоо хамтын ажиллагаа бол өөр бас маш чухал. Түүнээс биш яг нэг бие биелүүгээ одоо төрийн байгууллага нь ингээл төрийн бус нь ингээл иргэд олон нийт нь ингээл бүгд 3 талаас нь шүүмжлэл ингээд суугаад байвал бас бүтэхгүй. Нийлж хийж бас үр дүн гарах магадлал нь бол өөр их өндөр. Тэгэхээр нийслэлийн аж үйлчлэлийн газраас бол одоо энэ 125 дэм буудал дээр бол арга хэмжээгээ аавна гэдгээ гоцох дарга хэллээ. Тэгэхээр захирагчийн ажлын албанаас энэ сав массаж гэдэг дэм буудалтай ингээд зэрэгцээ яваад байгаа, цугтаа үйл ажиллагаа явуулаад байгаа эдэн зүйл дээр бас хууль эрх зүйн зохицуулалтын дээр ямар ажил хийнэ гэж төлөвлөж байна. Хэрлэн мэргэжил. Энэ түрүүн би хэлсэн тэр нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам гэж мөрдөгдөж ирсэн. Одоогийн байдлаар бол яг өөрхөн нөгөө хууль эрх зүйн чадамжгүйгээд тэр нөгөө юу прокурорын газраас хууль зүйн дотоод хэргийн яамнаас нөгөө захиргааны хэм хэмжээний баримт бичгийн акт бүрдэхгүй төтгөл зүйлчээд байгаа журам байгаа. Энэ журамдаа бол бид нэг 3 заалт нэмж оруулж байгаа. Энэ сауны талаар. Нэгдүгürt бол ямар ч үсэн сау массажны үйлчилгээг бол захирчийн ажлын албаны хүн судалгаа үйлчилгээний хэлтсийн чиг үүрэгт хамааруулъя. Тийм ээ. Хоёрдугаарт нь тэр стандартгүй байгаа массаж гэдэг үйлчилгээнд дээр нь бол стандартын шинээр гаргая. Гуравдугаарт тэр журман дээр бас яг энэ сауны стандарт энэ үйлчилгээ өөрөө зэрэглэлтэй байна гэж хэдийгээр тэр журам дээр байгаа боловч яг тэр зэрэглэлийн хэн тогтоохын хаанаас тогтоохын гэдэг нь бас тодорхойгүй байсан. Энийг тодруулж өгье гэдэг ийм л заалтууд оруулж байгаа л да. Ер нь яг энэ стандарт түрүүний одоо энэ хүмүүсийн ярианаас ч гэсэн ингэж яагаад хэлэхэд бол энэ үйлчилгээг бол зөвөр яг ном журмаар нь эрхэлж байгаа стандарт дүрм журм хууль тогтоомжоо хэрэгжүүлээд эрхэлж байгаа газрууд бол байна. Сайн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр газрууд дээр бол ийм зөрчил дутагдал бол туйлын баг тийм ээ. Гол нь бас яг л энэ хүмүүсийг яриад байгаатай адилхан тэр юугүй зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байгаа газрууд дээр л энэ зөрчил их гараад байгаа ш. Тэгэхээр дэм буудлын дэргэд бол савн гэдэг үйлчилгээ стандартаар бол байх ёсгүй гэдгийг би хэлсэн тийм ээ. Хэрв тэр яг дэм буудалтайгаа савнтайгаа ягаад яваад байгаа бол тэр бол буудлын стандартын буудлын өнд орохгүй. Хэрвээ савн гэдэг үйлчилгээ тусны явуулах гэж байгаа бол яг л тэр ном журмынхаа дагуу савныхаа стандарт шаардлагыг хангаад л юугаа авах хэрэгтэй зөвшөөрлөө. Ер нь энэ үйлчилгээ явуулж байгаа газруудыг дүүргүүд бол бүртгэлтэй авч тэгээд дүүргийнхаа бүртгэлд оруулаад дүүрэг дээрээ үйл ажиллагаа явуулах гэрээ гэж байдгийг. Тэрийг хийснээр л тухайн үйлчилгээ тухайн дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэл нээгдэж байгаа. Тэрийг бол бас яг зөвшөөрөл гэж бас хэлэхэд бас учир дутагдaltaй зөвхөн стандарт шаардлага хангасан гэдэг дүүргийнхаа бүртгэлд ороод тэгээ энийг бол иргэд олон нийтэд дүүргийн нөгөө нэг мэдээллийн сангаараа мэдээлэгдэж байгаа. Мөн энэ савн болон дэм буудалч гэсэн ялгаа байхгүй урд нь манад мөрдөгдөж байгаа стандарт тохирол үнэлгээний тухай хуулиараа бол тохирлын гэрчилгээ гэдэг юмыг заавал авсан байх ёстой. Тэр мэдээлэл бол тэр стандарт хэмжил зүйн газрын стандартын баталгаажуулалтын газрын сайтад байдаг. Тэр иргэд олон нийт маань яг тэр энэ мэдээлэл ямар газар одоо яг зөвшөөрлөө авчихсан стандарт шаардлага хангацсан хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг юм гэдэг үзэх бас боломжтой л да. Тийм газруудаар орж бараг үзэхгүй л. Тийм дүүргийн тийм мэдээллийн сангуудад байгаа. Одоо бид нар бол энэ жил 18 онд хийх гэж ажил бол гол нь одоо иргэд олон нийттэй яг тийм чанартай үйлчилгээг тий сонгож явах тэр боломжийг л олгож өгөх одоо бүр цаашлаад гар утасны аппликейшн энэ төр хүртэл хөгжүүл тийм зүйлүүдийг бол төлөвлөлөөд явж байгаа. Дэм буудал өөрийн яг харьяа дүүрэг амьдардаг оршин суудагтай ойрхон дэм буудал гэмт хэрэг болоод байна гэсэн тийм хардлага эргэн үн төрүүл ер нь эхлээд хаашаа хандах хэвээр цагдаад хандах хэвээр байх.
За мэрэгжлийн хяналт руу одоо иргэд залгаж өгөх одоо тийм хотлайн байдаг уу? Жишээлбэл одоо тийм буудалд байрлаа тэнд бол ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зүйл болж байна гэж одоо шалгуулъя гэж бодвол. Тэгэхээр манай нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дээр бол энэ дэм буудалтай холбоотой гадна бусад одоо гомдол саналтай холбоотойгоор бол манайх бол шуурхай алга гэж ажилладаг. За энэ дээр бол 70 12 80 12 гэсэн утсаар бол бид нар бас энэ дэм буудалтай холбоотой за бусад одоо чиглэлээр гарсан гомдол саналыг бол 24 цагийн турш бол хүлээж авч тухайн үеийн шуурхай ажиллаж гомдлыг барагдуулахын гэж ажилладаг байж байгаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн дэм буудлаа гэмт хэрэг сэдвээр тал бүрийн төлөөлөлтөд ярилцлаа. За харамсалтай нь дэм буудлуудын төлөөлөл бол бас холбоонд хатан буугдсан болохоор ирж оролцохгүй гэсэн байна. Тэгэхээр Монгол телевизийн пэйж дээр одоо явуулсан санал суулгаар Улаанбаатар дахь дэм буудлуудыг та юу гэж боддог вэ гэсэн санал суулгаад одоогийн байдлаар 1100 хүн хариулсан байгаагаас Архитектон согтуурах газар гэж 90% нь хариулсан байна. За хоноглох газар гэж дөнгөж 10% нь хариулжээ. Тэгэхээр нийслэлийн аж жуулчлалын газраас бас бидэнд өнөөдрийн хилцүүлгээр өгсөн амлалтаар энэ 125 шууд шүрлэг үйл ажиллагаа явуулж байгаа энэ эдгээр байгууллагууд дээр ямар арга хэмжээ авагдсан талаар манай редакцаас үргэлжлүүлэн сурвалжлах хийх болно. Та бүхэнтэй бас хамтран ажиллана гэдгийг хэлэхэд таатай байна. Энэхүү хилцүүлгийн онцлог ишлэлүүдийг маргааш үзэгч та бүхэн Монгол телевиз цэг News сайтаас бас унших боломжтой. Тэгэхээр нүүдэлшил нэвтрүүлэгт хүрэлцээрсэн та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногт бид цоошин сэдвээр үзэгч та бүхэнтэй уулзах болно.